За сайн бацхан үзэгчтэй Magda Friends podcast-ийн ээлжид нэгэн дугаар ихтэлээ болоод байна гэж. 24 тоглосон гэдэг. Сайн бацхан уу манайхаа 24 дугаар хийсэн шүү дээ. Харин Яс. энэ үлрэл чи 24 уралдаантай. 24-ийн 8-ын явчихад байна гэдэг. За юу хийцхан залуусаа? Тэгэл. Унтангалал. Унтаал уралдаа үзье ш унтаал. Уралдаантай 7 хоног догтлоодсэн чинь тий. Харин тийм байж байгаа. Уралдаан жоохон Ер нь одоо харин Монако ч угаасаа хагас өдөр бол бүтц өдрөөр хийсэн ч болно доо гэдэг болцсон. харин Үнэн л болж байгаа шиг байна. Гэтэ яг хуу жилд нэг ийм уралдаан бол яг хуу байх ш тий. Гэтэ яг нэг Монако ч угаасаа нэг хагасаанда ганаг илээдсэн шиг гоё юм болоод тэгээд өнгөрдөг гэсэн. Гэтэ энэ жил ягаад тэгэхээр нэг юу хийсэн штэ. Заавал хоёр зогсоон гэдэг. Гоё юм болох гээд байгаа юм шиг үлээлдээс. Яах бол маах бол яа юу. Би бас юу гэж бодсон нэг 6 шинкод бас аваар хийгээл бас алингийн алдуулах гэсэн бас гайг өнгөрчлөө шүү. Үлээ тий. Хүүхдүүд сайжирсан байна. Эсвэл аимхаа юу эсвэл сайжирцгаа гэж. 22 тэгээд 24 онд лөө red flag 23 байгаагүй юм биш гэсэн. Ер нь бол нэг red flag болдог л юм байна. Харин 3-ны 1-д нь ямар ч red flag болдог гэсэн. Тэгээ нийт болсон чинь сая гэдэг болсон шүү дээ. Болоогүй лөө. Болоо. За юунаас өмнө уралдаанаас өмнө гурлаа юу яа л та. Он цагийн дараалалаараа нэг Формула 1-ийн киног жолоочт те нөлөө бүх хүмүүс үзсэн байл шүү дээ Монакод очиод. Гэтэ хоёр хүн Хоёрхан жолооч нисгэж. Тэ нисгэж үзээгүй. 18 мэдсэн бүгд тий хамтдаа. Тэ хамтдаа ингээд VIP том заалсан да. Хүмүүсийн киног чинь Хамилтон өөрөө продюсер нь хийж байгаа болоо тий. Тэгэхээр Хамилтон зохион байгуулалт хийсэн юм шүү. Тийм л ах те. Тэгээс ямар ч байсан манаас үзнэ. Гэхдээ ингээд хачи юм хийцэн байл Хамилтон. Жамтай яриа шүү гэлдэгцэл шүү дээ. Хамилтон чи өөрөө бас нэг юу ягаадсэн шүү дээ. Бас нэг сцен мэнийн бас ингээд яг юм арай бодит болгож өөрчилсөн бас юу гэсэн тэгээд байгаа шүү дээ. Тэгэхээр бас гайгүй болцсон болоо л гэж боддог. Ер нь бүх деталь нь яг бодит болсон кино юм шиг байна шүү дээ тий. Артлын гараж нь хүртэл бас бүхэл юмыг ер нь анхаарч харж яг л Хамилтон нэг Netflix-ийн киноноор ортгцсэн мэт. Ушин манахаас илүү гоё гаражтай юм шүү дээ. Тэгчихсэн тий. Ийшээ нөөж орох гэдэг. Тэгээ кино гэсэн нэг бас юу гарцсан нэг Абу Дабид гэсэн баха. Leclerc Russell хоёр ингээл уралдаал ялагдтаал нэг Brad Pitt ярьж боллоо. Тэрнийх нь нэг шагнал гардалч юм уу гарч байгаа л. Подиум дээр тийм өнгөрсөн жил нөгөө буцаж гараад зураг авсан шүү дээ. Тийм тагж гарч ирсэн. Бразил дээрээс аваадсэн баха тий. Мексик дээр. Мексик дээр тий. Мексик хүмүүсийн урдаа ажаар. За бүгдээр ойрлоо юм байна. Юу ч хэлээг байх чи. Халуун цэцэн хүмүүс өнгөрөөцсөн боос тий. Нөгөө Мексикийн хотлоо зүгээр. Гоё гараа нөгөө дарнаа. Нөгөө талаас бүжиж илэрнэ. Тэр кино маань 6 сарын 23 байсан уу 20 хэдэн байсан уу? Би 27-аас наад. Тарантай 20 6 сарын 20-д нэрсэн тий. 27 гэсэн. Монголд бас нээлттэй юм шиг үлээ. Монголд бас тэгээд нэг арга хэмжээ үзүүлэх юмнууд зохион байгуулагдаж байгаа юм шиг л тий. Манай үзэгчд бүгдээрээ бас тэсээд хүлээж байгаа хаа ер нь бол бүгд мэдчихлээ тий. Энэ чинь Монголоос очсон. Аа. Энэ чинь Монголын нэр гэдэг чи. Подкаст төлөвлөд. Урд нэг болон нэг ширээдсэн л үзчих гэж. Чи ийм очтой шүү. Байн зогсоогоо л те киног наа энэ нөгөө нэг юу ядаргатай. Юунаа аваач гээ. Кино үзүүлээч ёо. Маа тэдгээр дугаарыг ухраа үзэх юм бол яг энийг ярьсан байгаа. Гайлаа тийм бүр. Ад үзэгдээ. Тэгэхээр нэлээд олон сонирхож үзэх байхаа яг тий яг формула сонирхдаг юу гэдэг яг сонсч ирсэн мэддэг гэхдээ байнга үздэг ч гэсэн яг кинонд хорхотой хүмүүс үзүүлээс нэлээд. Сая нэр юу яцсан ч тий Netflix дээр Кимигийн кино гарцсан л ч тий. Кими гэсэн. Тийм л. Тийм байлаа. Би үзээгүй л дээ. Гэхдээ нэг Netflix айгүй бол гараад ирж байгаа. Netflix айгүй болон кино хийнгээ яриад ирсний нэг нь тэр юм биш л тий. Докюментар. Дахиад 2 ч кино хийх гэсэн. Гэхдээ яг ямар сэдвтэй л марччих. Netflix нөгөө нэг Америк дахь формула шууд амжилах эрх мэрх аавна гэсэн шүү дээ. Тэрнтэйгээ ингээл
Ер нь л формула 1 рүү Хүмүүс, ингээд жоохон улам гүнзгий ороод тий. Австороо бэлдээл. Тий. Тэгээ нөгөө кинон дээр ярьж ирсэн биш ярих гэжсэн юм нөгөө нэг яг Брэд Питт, Холливуд тэгээд формула спорт хоёр яг ингээд голдоо уулзаа тий. Одоо хоёр ертөнцийн ингээд хамаг гоё юм нийлсэн болохоор гоё болсон бахаа л гэж найдаж шүү дээ. Нисгчнэр бас үдчихэд ер нь бол тэдний төсөөлөг кино болсон маань ярилцлага бас ярьсан баг шиг юм лээ. Нилээ олон деталь нэг бодит болсон байна. Яг ийм болно ерөөсө бодог ингээд аюу таалагдсан юм яриад л шүү дээ. Унн юм бодлоо юм. Харин Бас тий. тэгээд Мамаг муулж болох байх тий. Тий. Муулаа гэж. Нэг нь хийж дээ тий. Ажил Хамилтон тий энэ Тий. 70-уудыг авраг хийж идэх чинь. Тий. Хамаагүй хэлж болохгүй л гэх. Тэр нөгөө нэг найруулагч нь бас нөгөө нэг юуны лээ полиг гардуулаад идэг чинь тий. Жидаг юм лөө. Бас нөгөө нэг дугуй өгөөд идэв чинь тий. Тэр мэрийг бас цом гаржуулах дээр бас тий нэлийн гүнзгий оролцоотой. Энэ кино ер нь л формула 1-ээс ч одоо нөгөө FOMS ч гэсэн айгуу дэмжиж байгаа тий. Сурталчилж айгуу сурталчилж байгаа тий. Кино мэлээ. Нөгөө нэг юу ягаад гэж кино гаргахлаараа эхний 7 хоногийн нөгөө нэг олсон орлого борлого гэлээдэг шүү дээ. Тэрүүгээр бас аваал явах юм шиг рейтинг өндөртэй байх шүү дээ. Хүлээлт. Тий, хүлээлт их. Яваасай. Киногоо дагаад Тий. Формула үздэг хүмүүс зэрнэл бүгд л үзэн шүү дээ. Тэгэж Тий. Яг тэдний бүгд үзэн. Дээр нэмээд яг киноос сонирхдаг хүмүүс нь өөрсдөө үзнэ гэхэлэр нэлээ олон үз тарах байх тэгэхээр. нэг дараагийн нэг Drive to Survive шиг нэг юу болчихвол тий. Тэрийг үзэл хүмүүс айгуу үзсэн орсон шүү. Тэр шиг дахиад тэг Монгол формула гаргаад эхлэх юм билээ тий. Албаасаар. Тий. Тэрийг нэг одоо энэ шинэ гарч байгаа телевизэн централ дээр гоё юм хийгээд бол хийвэл тий. Хотлож аваад эрхийн одоо хэдээр бодлож авд юм бол да. Хөрх юм монголчууд гэл нэг юу Манчи централтай яриа. Тий. тэгээд энийг үзчихвэл дор дугаар өлтөж байж. Тэгээд хоёр нисгэж үзээгүй гэсэн дэр хоёр маань нэг нь тий. Max Verstappen нөгөөт нь Lance Stroll хоёр болоод үзээгүй. Тэгээд Max болохоор өөр хэлсэн мөлий. Яг энэ бол яг заавал гэсэн тийм програм бол биш байгаагүй. Тийм болохоор одоо үлрэл ийм урт тэгээд гэрийнхэнтэйгээ угаасаа хамт байж чаддгүйгээс хойш би гэрийнхэнтэйгээ хамт баймаар байсан гэсэн чинь манай хүн юу гэж хэлаа? Тоглож ирсэн. Тий, стрим хийчихсэн тий өөрөө яг Ягаа юм уу тавьчихсан. тий яг шинэ өрөөл тавьчихсан. тий шинэ хүнээ ингээ хараад баярлалаа нэг байж байгаа юм гэсэн манай хүн стрим хийчихсэн байж байгаа. Тэгснэ хоёлаа ирээгүй байсан чинь ганцхан Максыг яриад байдаг тий. Нөгөөт нь өхөөс Строл угаасаа юм хэлэг юм шүү те. Би өөр ажилтаа байсан гэж яваад өгсөн шүү дээ. Осо баян тэр одоо өөр бизнес хийж явж байгаа хөө өөр л юм ярьж байгаа. Нөгөө шавуулж байгаа. Тэр одоо бас сэн тавар шүү. Формула байх ёсгүй гэдэг байгаа үстэй. Дэмий нэг явдаа гэдэг. Формулагийн хамгийн шилдэг жолооч гэдэг ба шүү дээ. Яагаад гэсэн чинь тэнд байхыг хүсээгүй мөртлөө ийм сайн уралдаж байна. Үлдсэн 19-нд бүр ингээ хүсээд ингээд дэжсэн. Стролийн хувьд л яг бидний ажил хийж байгаа шиг ингээл заавал их өстэй гэж хийж байгаас мөртлөө гайг уралдаад байгаа гэж шүү дээ. Уурлаа таа цаг нэг юм. За тэр бол тий тоглоом байлаа. Тэгээд киноны сэдэв маань иймэрхүү болоод өнгөрсөн. Тэгээд киног үзээд нээлтэн дээр ирж байгаа зурагнууд их гой гой гараал те. Лаглаг машинтай ирээл. Манай формулагийн нисгч ер нь ихэнх нь 13 нь нөлөө Монакод амьдардаг те. Тэгээд Монако нөгөө нэг татврын чөлөө таатай нөхцөлтэй одоо орлогын албан татвар байхгүй гэдгээр те баячууд их амьдардаг. Тэгээд формула 1-ийн жолооч нар ихэнх нь ер нь томчуул нь ер нь баг бүгдээрээ Монакод амьдарч юм лээ. Verstappen, Hamilton, Norris, Piastri. Жилийн 50 сая маяг л жил жоохон ер нь гээд 50 сая гэрээч л бас тэгэл хамаг сайн явах гэсэн. Ачаан англ бол юу гэдэг хаа нөгөө шаталтай. Тэгээд тэдний саяас дээш болчвол ерөнхийдөө 55 тавлаас илүүг нь аваа явчихдаг тийм. Буулс орж ирэл. За гээл харманаас нэг. Оо ямар баян юм бэ зайлаа. Тэгэхээр хөл мөрчс алуулдаг байх нь тэгэхээр тийм баг. Тэгэл ер нь татварын энэ тэнд өөр газар ингээд бүртгүүлчихэл тэгэл энэ орлого нуун дарагдсан байна. Тэгэл дандаа шүхтэй холбогдоод байдаг. Тэгээд юунд Монакод байдгүй нэг том жолооч сумх юм бол нэг Газли, Окон энэ төр Франц иргэн болохоор
Монакод байж болдоггүй. Тийм хууль байт юм лээ. Одоо Франц иргэншилтэй бол Монако руу шилжихэд одоо амархан болчих штэ. Тэгүүлэхгүй тэгээ бүх одоо францчууд Монако руу очих учраас одоо Франц иргэншилтэй хүнийг Монакод тэр нөгөө нэг юунд хүлээж авахгүй гэдэг тийм. Тэгээ Окон бол тэгээ Швейцарт Газли бол Италид амьдард юм лээ. Байршилна. Тэгээд амьдардгүй нэг нь Цунодо Италид, Хажаар Франц, Итали хоёр дундуур хитэн жижигүүд нь л. Тэсн бол бүгдээрээ. Тэгэлээ. Саяын орлоготой шүү дээ. Цунодо Яг сая. Бага та баярлж байгаа шүү дээ. За мөнгө төгрөг нь яах вэ гэдэг. Тийм байлаа. За тэгээд эндээс яг юу хэлэх гэж байгаа гэхээр яг ихэнх жолоочдын одоо гэр байдаг те. Тэнд нэг Монако иргэншил одоо тэнд амьдрахын тулд нэг юм хідэн шаардлага байт юм л л те. Одоо нийт 365 хоног эдийн энд өнгөрөх ёстой гэдэг. 270 мал үү. Тий. Нилээн тэгээд тэнд нэг юм орон сууц эзэмшээ. Тэгээд тэндээ зүгээр хоос орхиж болохгүй бас байнга ирж ингэж байх ёстой гэдэг. Тэгэхээр цаа юу хэлэх гээд байгаа юм гэхээр одоо Монакод одоо ихэнх нь амьдардаг газар одоо бараг л гэрийнхээ хажууд одоо бүгдээр уралдаа. Home track болж байгаа. Тэгэхээсээ. Гэртээ тоглолт. Тий. Уралдаж байгаа. За тэгээд уралдаан маань 5 дахь өдрийн практисаар эхэлсэн дээ. Practice. За, практис чи хамгийн том юм нь Бермен байгаа шүү дээ, тий. Тэгээ нөгөө юу ядгүй. Хурд хэтрүүлээд. Битлэнээр улаан, тий. Тэс нөгөө юу шүү нөгөө red flag-н дээр хөнгө үцлээ гэдэг нөө. Тий, red flag-наар тийм. Тий. Тэр ихтэй авч үзээд гайгүй юм шүү. Яг нөгөө өөрийнх нь юу явж исэн хурд нь тэгээд red flag болж байгаа үе дээр яг нэг одоо яг гүцэхгүй байх боломж байхгүй одоо яг тэрхий хурдтай жишээсэн одоо зогсохгүй тийм торомслоо амжаагүй гэдэг. Тийм учраас хажуугаар нь гүц төрүүлсэн гээд гайгүй өнгөрөөц юм шүү дээ. Тийм тэгснэ юу 10 грейд пенальти авсан. Тэр ер нь л эвгүүлээс юм лээ те. Яг өөрөө угаасаа хурдтай явж исэн өмнө урталт нь Sainz удаа явж исэн. Тэгээд яг улаан ассан тэгээд дийлэгцэн дээр нөгөө хоёр буланд нь улаан дөрүүлж анивчт юм лээ л те. Тэрийг хараад торомжлоод гэхдээ нөгөө нэг формула 1-ийн машинууд ч нөгөө мангас учраас ер нь бол зогсвол яг зогсохоор байсан гэж. Тэгтээ бол их зүү тий гэж л дүгнээд байгаа юм л те. Тэгээд Берманд оргуулсан. Тэгсэн. Тэгээ яг ерөнхийдөө өөрийгөө алаа ичиж байгаа те. Одоо ингээд 10 грейд гэдэг чинь одоо урдлаас гихтчл 10 гэдэг чинь тэгэл ерөнхийдөө оноо дуусчих واخгүй те. Гайхамшиг хийгээл пол авсан ч те. Би нэг юм анзаараад байсан юу л байгаадсэн. Ferrari хурдан байна даа л гэж харагдаадс те. Practice 1 2 Leclerc ер нь эхний 3-аас буухгүй байсан үгүй. Яг юун дээр хэлэх гэдсэн нөгөө багууд угаасаа нөгөө удаан эргэлттэй Монакод угаасаа бүгдээрээ юу драг ихтэй. Ардлын салхичуудаа бүгдийг салж ирсэн. Ferrari бол вообще юу ч хөрчлөөгүй нодлонгийн ашигласнаа л аваад ирсэн. Тийм шүү. Нодлон дөрүүлсэн хоёроо аваад ирсэн. Тэгээд Leclerc яг машин бол аюу гоё байна л гэдсэн. Тэг яг энэ жил угаасаа SF25 жоох муугаа штэ. Тэгтээ Монако дээр бол харьцсангүй бүр ингээд санаанд оронгүй шок. Бүр ингээд юу яаж 10 марфт орох уу гэж бодож исэн чинь бүр подиум ороод харагдаадсэн гээд. Хамилтон ч гэсэн бас айгүй гоё байна тэгтэрсэн тий. Сая машин огсрахтаа нэг юм л өөрчлөлт. Өнгөрсөн жилийн өмнөд нь л амар гоё байгаа юм шиг. Болж исэн машин аваач өөрчлөлтсөн тэгээд. Тийм. Би тэгээ практикийн нөгөө дүр дүнг нөгөө яг үзээгүй нөгөө формулагийн пэйжээс хараад байсан чинь за эдгээр ихний 10 гэж гарч ирээдсэн тийм. Дандаа Leclerc нэг явартай. Тэгсэн чинь нөгөө Ferrari-ийн доор за баярлахгүй шүү байж гараа за 50 байж шүү гээл. Практик хоёроос нь за 50 байж удаагүй байж шүү гээл. Тэгж байгаа коллег. За виерэрэ гээл тийм юу гарчээсэн. Тэгж жагаад квал ихсэн. Тэг нөгөө түрүү ярьсан нөгөө Монакогийн хамгийн гоё юм одоо квали те. Алдах ирэхгүй. Тэгтээ тултал нь дайрах хэвээр. Тэгэхээр яг тийм хоёр голдоо уулзахаар нэг хутганы ирэн дээр байгаа юм шиг. Дандаа хамтаа байх юм байна. Тэ. Жижиг алдаа гарахад л хам нэрээсөө. Юмш найраа байхгүй. Яг Пол яхад яг ер нь жоох юу хийсэн шин надад. Яа Leclerc нь байгаа гэж гал энэ тэгээд
Q2 дээр бол бас хамгийн урд төгссөн шүү дээ. Яг хөө сүүлийн Norris яцалтаа ялтчих. Тэр practice 3 дээр Hamilton машин нэвдсэн те. Тий, хан руу орсон. Гэхдээ бас гайгүй хурдан тий. Гайгүй тийм хурдан засаа. Гэхдээ бас хуучин дахиад өөр юмнууд гаргаж ирсэн гэдэг. Яг өмнө яг тохиролцсон байсан машинаа жоохон алдсан юм шиг үлээ тий. Яг өмнөх шиг нь тохиролсон л гэсэн. Гэхдээ яг тэр шиг байгаагүй юм шиг үлээ тий. Давхар бас жоохон өөрөө ихтгэл алддаг л байлгүй тий. Тийм л Жоохон ингээд гой уулаа явж исэн юм нэг панк гэж нуурахаар гээл дахиад. Тэгээд дэвшин дээр нэг 3 чин дараа хэдхэн цагийн дараа л quali болж байгаа болохоор ч нэг. Тэгвэл Яра Сандруу нэг тэгэл санджаагаар тэр юм нэг чинь байгаад тах штэ. Яа нэгт шүү гэдэг бодсны дараа за дахиад нэгтгэх үдээ гэж юм уу тэгэл. Тэгээ бодоод эхлэх чинь нэг хэдэн 0.1 хэдийг алдчихлаа бол бас. За юун дээр чинь quali дээр чинь хамгийн эхлээд Kimi те. Антонелли тий Queen-ийн төгсгөлд осолсон тий. Red flag. Scanwell лөө. Тийм нэртэй. Тэрнээс гарч ирээд юу лээ? Зүүн дугуйгаа зөхиод ирж байгаа. Тэгээд жолоодлого алдаатай. Хуг. Энэ бол гараа хуглал. Урд тэглэлийн гараа гэх юм аа. Урд тэглэлийн гараа хуглал тэгээд л. Гэтэ зүүн нөгөө нэг юу яцтай. Яг ард явж исэн хэдийгээ red flag болгоод өөрөө 15 дарцсан. Өөрөө ороод үлдсэн. Өөрөө ороод үлдсэн. Тэнгүүт яг хурд хийжсэн Газли байсан ямарчсан. Бортолото бас 0.110 идчихлээ. Тэр өөр өсгөцсөн санагдана. Строл бас хурд лаптай явжсэн баха. Тэгсэн чинь red flag гараад ирсэн. Тэгээ нилээ өрдүнийг хутаг гаваад тэгээд. Тэг өөр хойно үлдсэлтэй. Тэг ялчгүй руки мистейк тий. Харин тэгээ яг тэр үйлдэлж хажаар бас алдсан тий. Хитрхи яг нэг шунж орж ирээ тэгээд. Яг F2-ийн машинтай л яг тэр юугаар л орж иж байгаа шүү. Яг нэг жижиг мөрөг папак гэл гараа ичдэг. Тэр шиг бодвол тий. Яг тэр яг одоо юу гэдэг нь булчингийн меморигоор эргээлээс нөгөөт нь арай том болохоор тэгэл дуугаа зөхөөл. Харин тэр нөгөө энэ Монако дээр тэр боржууруудыг одоо хэр дайрж гарахаас бас хамаатай хожих цаг айгүй их байдаг гэж нэг ярьслаа бас тий. Тэр Leclerc тэгсэн байсан. Яг манайх удаа эргэлтүүд дээр муу болохоор ерөөхдөө нэг хойгоор байраа ах гэж бодож исэн ч гэсэн юунууд боржууруудаа дайрж гараад харин айгүй сайн цаг өгсөн гэдэг. Боржуур дайрж гарлаа гэд манайх цаг алдааг харин эсрэгээрээ тэрийг хөөдсөн шүү. Тэгэхээр айгүй сонир. Тий, Red Bull эсрэгээрээ боржуурыг дайрснараа машин удаан байна гэдэг тийм гэр. Одоо нөгөө аэродинамик ажиллаж байгаа шүү дээ. Тэнгууд нэг ингээд дээшээ болоод буухад нөгөө нэг юу нь алдагдтал. Тий, downforce ингээд бүх юм ингээд дахиад алдагдаад харин тэр ингээд дээшээ доошоо болоод байгаа юм дээр Ferrari айгүй сайн байна гэж. Тэг тийм нүгэлт гараад байгаа юм л. Тэгэхээр чинь өөрсөж мэдгүй юм шүү те. Оо гоё биш дээ гэл. Мөрөг дайр гэсэн. Тэгээ нэг эргэлтэн дээр одоо тэрийг айгүй нөгөө агрессив ингээд дайрж гарснараа одоо 0.101 ч юм уу те. Баг зэргийн хугацаа тэгээ эргэлт болгон дээр тийм хожих боломж байна. Макс нэг ярьслаа байсан. Тэгээд манайх ингээд хитрхи дайрахаар өөрөө нөгөө машин буцаагаад хурд авах нь удчихад байгаа учраас хурдан явж алдаж чадахгүй байна. Бусад багуудын одоо тэр aero profile одоо тэр aerodynamic-ийн тохиргоо нь бол ингээд дээшээ доошоо бамбалцаад байгаа үед бол илүү ажиллаж байгаа учраас гэдэг тайлбар. Тэгээ манайх нөгөө нэг албаар ингээд нөгөө боржурууд өндөр хит юм билээ л дээ. Тийм бах. Нөгөө хүмүүс нөгөө нэг ингээд тойрж гарахгүй яг ингээд давж гаргаад яг эргэлтээ гүйцэд хийлгэхийн тулд тэгсэн чинь Ferrari эсрэгээрээ давж байгаа. Hamilton-ыг ниссэн шүү дээ. Тийм шүү дээ. Practice дээр. Хэн бас ниссэн дээ. Шалаа зогчлоо тэгэл хойлоо ярьж байна. Тэг амар цугаалах хэрэгтэй. Жорж Kimi ч үлээ артлаас шаруулж орж ирэл яг нэг рукинүүдээс л байсан. Нисэж гараад панк гэл ингээл хойноос нь дайрж агаад ингээд шараад гарч ирсэн тэгээ дрифтэлж гарч ирсэн яг үсрэл шал нь яг газар хөрээл ингэж ирж байна шүү дээ. Оч үсрэл гэл. За хэдэн доллар бол гээ. За тийм болсон. Тэгээд Антонелли осол болсноор сүүлийн хэдэн жолооч нар цагаа хийж чадаагүй хасагдсанаар те Колапинто, Строл, Газли, Бермен, Бортолетто гүйнээс хасагдсан. За гүй хоёр дээр бол Мерседесийн хардарсан зүуд Антонеллиг ослоор ихс те. Расселыг нөгөө нэгдүгээр тойрог
эргэлт тойрог дандаа тойрог гэдэг. Эргэлт өнгөрөөл өгсдөг штэ. Тийм Тэрэн дээр л угаас баггүй. Тэгэл баггүй. Тэгэл ерөөсөөгөө шааргацсаар байгаа л түнэл. Дэжтэй дээрээс доош урууддаг дээр авчихсан. Өөрөө нэлээс орлогдох шүү гэсэн. Тэгээд дахин бас ундраж асаагаад бол явсан юм билээ те. Ганц хоёр хаа зүгөө. Яг юу н яг хүчээ бүрэн алдчихгүй гэдэг жоохон хаа заваад байгаад байсан шүү. Тэснэ түнэл дээр ороод байхгүй. Тэгэл баггүй. Тэ нөгөө юуг үзсэн юм шүү те. Унтраагаад асаагаад үз, унтраагаад саад үз. Тийм тэгсэн чинь нөгөөт нь асчаад араанд орж өгөхгүйсэн шүү те. Нэг рүү орж Тэгээд дараад орохгүй шүү. Ч одоо манай IT-гийнхний классик шүү дээ. Та төхөөрөмж унтраагаад асаагаад үзсэн гэж. Тэгэл ах шиг стрээд юм байсан чинь. За тэгээд юу хин Рассellаас ярьсан үлээ те. Одоо Monaco ингээд quality дээр л одоо аз жаргал. Тэгээд хамгийн гоё юм нь байдаг. Тэгээд маань юу гоё болсонгүй сүрлээ гэдэг. Надад юу таалагдчихсэн. Яг ингээл машин зогсон шүү дээ. Өс зүүрдэд гарч ирэл. Өө төрий манайхаа. Тэр чи байж байна те. Маршрут нэг гарч ирэхэд түнэл гард төрсөн шүү дээ. Тэгээ дараагийн сектор ч юм уу. Тийм сектор нөөд сэлгэд тагаас. Тэр нэг гоё санагдсан. Нөгөөдөл найр бахархалтайгаар төрж ирээ те. Яа гэл дад жаргалтай. Яг инээц нараас гүйжлээ. Чи сууж раслаа. Чи суугаа чадаатай. Манайс төрий. Нэг хүүхдүүд нэг аав нар нэг хүүхдүүдээ ингээл нэг төрдөг шүү дээ. Тэр нэг хөвчлөлтэй санагдсан. Тэр F1 TV-ийн бродкастер тэгээдсэн шүү дээ. Энэ замын маршлууд одоо амар туршлагатай сайн маршлууд байгаа гэл тэдрийг л магтаадсэн шүү. Тэр нэг тийм айгу мундаг хүмүүс байсан юм эсвэл дандаа уралдаан байдаг болохоор тэгж яриадсэн юм уу тэгээдсэн шүү. Тэгсэн тэдрэн ч гэсэн амар хурдан шуурхайл ажиллаалах шиг өс тээ. Тийм. Тэгээ шууд ингээд юу гаргаад машинууд юунд дуусчлаа гэвэл гарч ирээ шууд суу төрий ихлээ. Эсвэл нөгөө гудамжны зам болохоор арай өндөр ачаал бүгдэлтэй тийм танддаг юм л хат тий. Гэлс яг. Тэр яг би яриадсан манай хэдвэр дугаар дээр нөгөө нэг хүн яагаад тавьчихсан ингээд тэр уралдааны би маршал хийсэн. Тэгэхээр ч ерөөсөө нэг удаа хийсэн хүмүүс л байдаг. Өөр ингээд юу болцсон. Өмнөд Америкийн Америкийн бүх замд тийм. Тэгээд тэр чинь бас юм уу бүгдийг ингээд яар цаатлан хийжсэн байдаг хоо. Кодекс мод гэсэн. За инг тохиолдол ингээд тийм. Тэгээд тэрэндээ бэлжиж ер нь л тэгэл доороод хүмүүс бас өдөрдөл аваа явдаг л хөт тэр хүмүүс тийм. За Russell гарснаар ингээд Q2 бол жоохон сонирхолтой болсон юм те. Одоо 5 машины 2 нь одоо тодорхой болцсон. Тэ Антонелиг эвдэрх юм шиг, Russell эвдэрх юм шиг. 2 Mercedes Q2-т ханиулсан. За тэгсэн чинь амар surprises racing бүл ярих штэ. Хоёул орцсон. Вау. Хажаар харин ослигээд гацсан хурдан маань гэсэн яг л хурдан л өсөн юм байлээ л дээ. Манай бол яг хажаар чи одоо тэгээ хамгийн дээдлийн позишн авч штэ. Тийм л. Хажаар чи нөгөө нэг одоо нийт 8 уралдааны Max Verstappen-ы дараа орсон Red Bull-ийн одоо 8-аас 5 уралдаанд нь Max Verstappen-ы дараа орсон нөгөө Q3-оор орчиж байгаа тийм. Жолооч болж юм л Red Bull-ийн одоо овголдог гэх юм уу? Одоо 4-өөсөө дандаа 2 Verstappen-ы хойно яваад байгаа юм лээ. Quali гараа. Яа, цунада госгодог. За тэгээд Q2 дээр Sainz Tsunoda Hülkenberg хасагдсан. За тэгээд Sainz Tsunoda 2-ыг хасагдсан байгаагийн шалтгаан нь одоо хажаар Lawson. Тийм. Alonso. тийш. Alonso бол орсон маань. Тэгээд 2 дахь удаага тий. Q3-оор орж байна. Тэгсэн мөртлөө оноо авч таагүй. Энэ Mercedes-ийн 2 мотор эвдэрсэн юм шүү дээ үндэ тий. Тийм байна. Quali дээр Alonso бас биш 15 дугаар электрон үстэй таг болцсон юм л шүү дээ. За тийм болсон. Тэгвэл шууд гурлаа нөгөө юуг ярих вэ? За Пол л ярьчихдээ те. Тэгээд Q3 орж юм чи одоо Полын төлөө хөрсөлтөө. Тэрнээс дайна алдсан те. Алдсан. Бас surprise version гэж Ocon байгаа юм шүү дээ. Хаас тийш дээ. Нисэж ирээд сайхан 8-д ороод ирсэн дээ. Бас амар орж ирсэн. Санаанд оромгүй. Яаж орсны ч би анзаардаг те. Нэг арцтай Ocon орсон шүү. Ocon байж лээсэн. За бай. Мундаг юм байл гэх. Би тэгж бодсон та. За энэ хоёр Mercedes гараад орон цагийн зүгээр те. Яг нөхөд байсан ба те. Нэг л огшлоод байсан. Тэ. За. Пол дээр ч одоо хин эхэлж баринд орлоо. Норрис л хамгийн сүлд орсон те.
хасах 100 хийгээл ороод ирсэн. Piastri эхлээд исэн үү? Piastri ороод исэн, Verstappen ороод исэн, Norris хамгийн сүүлд орж ирээд Тийм. байсан Тэгээд Norris-ийн өмнө Leclerc орж Leclerc ирсэн. орж Ваа гэл Piastri-гийн дээр гарчлаа гэл баярсан ч маа рекордыг ороод ирдیں۔ Та. Тэр ирсэн. Тэр харин нэстэй амар орж ирсэн тий. 10-аас доош орж байгаагүй юм билээ шүү дээ тий. Тийм үлээ. Тий. Би тэгээ яг төрөж утсан. Та хоёр яриад задлаа. Одоо л энэ одоо л та хоёрын одоо яг тэгсэн яг хийчлээ дээ гэж бодсон. Яг тэр юу нэрлээ л гэж бодсон. Цаг нь болсон Тэгээ гэж. цаг нь болчлаа даа гэх. Харин тийм бил. За тэгээд Монакогийн Гран Пригийн рекорд эзэмшигч болж байгаа тий. Ганаг хэлснээр 1 минут 09 90 хэд байсан уу? Ямарсан 954. тий нөгөө 70 секунд дотор оруулсан анхны хүн болж байгаа юм байлээ. Одоо энэ замыг 70 секундын дотор баг хугацаанд тойрсон анхны нисэгч. Тэгээд өмнө нь 2019 онд Льюис Хамилтны эзэмшижсэн рекордыг ингээд ивдэж байгаа юм байлээ. Тэгэхээр бас гоё баавартай бах тий. Та нар яасан 9 рүү оруулсан юм уу? Гэлтэй бос нь бүгдийг 10 дээр ингээд байгаа шүү дээ. 1 секундын зөрүү өөр тоо яригдал тий. Яасан хөхтөд гээл хатагаа уралдах гэсэн юм уу гээл. Тэрээс нэлээд нэг алдсан юм л шүү дээ. Ер нь бол тэгээ сүүлийн нэг 3 сектор дэрлийг барьж ирсэн юм л шүү дээ. Хамилт энэ чинь Norris Lando болохоор Тийм байлээ. эхлээлэг урд тоноо ороод ер нь бол нэлээд ойрхон явж байгаа л тэгэл сүүлийн энэ нэг 2 эргэлтэн дэрлээ. Удаа эргэлтүүд дээр Norris идээд хурд одоо шулуун дээр Leclerc яваад тэнгуут Verstappen болохоор нэг hairpin гэдэг тэрэн дээр л хамгийн урд байсан. Ямар нэг юм шигэж ингээд орж ирээ. Тэгээ гараад ингээд туннелээр ордог шүү дээ. Тэрэн дээр л ямар нэг юм зочдбуудал дээр нэг хүмүүс зогсцсон. Нэг ядаргаатай эргэлтэй тэр хач юм шиг эргэлттэй. Зам нь өөрөөцсөн юм Ингээд гараа яваад. тоглоом дээр явж байгаа. Тэрэн дээр хин урд байсан юм байлээ. Тэгэхээр одоо топ спид нь те Leclerc-ийн топ спид нь хамгийн өндөр байсан юм шиг. Тэгсэн мөртлөө юу сайтай. Norris болохоор drag сайтай эргэлтэн дээр. Харин нэг McLaren-ийн тим сайжруулалт нийцээ нэгэл тэрийг хийсэн юм байна л да. Ер нь бол Leclerc гэхдээ энэ Монако дээр бас сайн уралдах юм те. Quali дээр юу? Тэ quali. Нэг бас нэг Ярсан газар гээд бас нэг юм уу гээл уул басан дэмж. Хоньсон салхи хүлээж мүлээгээд. Тэгээ өөрөө угаасаа яг юу гэдэг бүх зам эргэлтээ бүгд нөр мэдэрсэн л багасаа тийм багасаа одоо хажуугаас нараад явцсан. Одоо яг тэргүүн явах болгонд л багийнхан бодогдож байгаа бас бүтэн амьдрал нь бодогдож байгаа. Тийм үстэй. Энэ даавтаа дугуунж байгаад ингэж онхолдоо даавдгөө шалгуулж илээ тэргээд. Гэтэ энэ жил харин харцсангүй юу байсан баха нэг прешэр багтал оролцсон. Угаас энэ ч хүлээх байсан юм шүү дээ. Одоо ингээл яхаа чадвал авъя чадахгүй бол ингээд пиц үчсэн дажгүй. Тэгтээс бас юу гэсэн шүү. 3 авсан уу 4 авсан уу Монакогийн поло чинь 3 авсан уу тий? 3 авсан баха. 3-аас нэлээд авсан. Тэгж яагаад тэрний өмнө 2 удаа авчаад аваар хийгээд нэг нь аваар хийгээд. Тий, нэг нь аваар хийгээд gearbox-оо солихуулаад тоошоо ухарч ухраар тий. 21 он ч тэгээд сайн. Тэгээ формашн дээр гарчдээ тий. No гэд. Яа тэр нээр дээр тий. Хаалаа сонирн бол. Бас тэр өнгөрсөн жилийн яг нөгөө юуны Leclerc-ийн төрүүлж байгаа яг тэр комментэр нь бас амар гоё юм л шүү. YouTube дээр нэг юм шорт болгоо оруулсан. Тэгээд нөгөө нэг F1 TV-гийн Joylin Palmer яриад тэрийг үзсэн ч бас амар огчлээ. Ингээл одоо ингээд та нөгөө нэг энд өссөн ингээд нутгийн хүү юу хүү ингээд одоо тэрнтэй хамт өссөн хүмүүс ингээд стандд бүгд босоод яаж ийн яаж ийн одоо ингээд өөрөө тэн цугаа үзчихсэн хүү 20 жилийн дараа одоо ингээд сүүлийн эргэл 2 дахь эргэл ингээд орж ирлээ гэл гэж шаруусан. Тэгэл доор нь хүмүүстэй best commentary юм уу гэж яатсан. Тэ Жолн гоё ярьдэн шүү те. Амар юутэй мэдээлэлтэй те. Тэр өөрөө бас уралж исэн болохоор айгүй гоё юутэй ярина те бас. Энд чи яа ингээл алдаа ажиллаа гэл тэр юу shift-ийг солигдож байгаа хүртэл эн чи арай л хойно ажиллаа да гэл ингээл DC тэр айгүй гоё ярьдэн шүү. Тэнд яг ингээд яг нэг тайлбарлагч 2 юм хуучин формулад уралж исэн жолооч байгаа болохоор те. Яг гоё юм те. Өчтөр нөгөө яас штэ Verstappen нөгөө миний shift-ийг 1972 оных шиг солигдоод нараа солигдоод байна гэсэн чинь за 72 онд тэр төрүүлж исэн юм байна. Ингээ шоо гаргаад ирсэн. Нөгөө хоёр нөө чи ямар авир битээ вэ гэ. Ямар томтлоготой юм бэ гэж хэлсэн шалаад гэлээ.
овгны жоо хэлэх дуудлага хэцүү нэртэй. Тэр бас амар статтай шүү талгаан дотор нэр. Гэл юм яриад ингээл зам дээр болж байгаа юм ярьж байхад л тэнцэн аашаал тэр чинь яг тэрэн дээр төгчсөн бохгүй тэр оны тэр гэл ингээл араас нь мэдээлэл норд замд болохгүй тий. Яриад. аман зүгээр ингээл тасрахгүй юм яриад. Манай Монголын хин шиг юм шүү дээ. Шижрэг шиг юм шүү Тий, дээ. баг яг тий. Тэдний грамприйн Тэгж барил да. Тэрээс жуулсан гэдэг. тэр мэхээр тэдний ротон тэгж унгаас гэдэг. Тэр дээр бүх юм нь өөрт нь байгаад байгаа Тийм, юм. бэлэн, тий. Хасан юм байхгүй ерөөсөө тий. Тэр нэг юу ах Антонелли шиг нэг юу меморитэй юм шиг тий. Тийм. Тэр чи юу гэдлээ? Флаш ямар мемори гэдэг лээ. Хараал Хараал шууч хийж. дүрсний юм юм. Тий, дүрс зураг дүрсэлч үү гэж. Зургаар нь хадгалчтай юм шиг тий ингээд толгойд Чиний дотроо. нөө чи тэтэйсэн шүү дээ. Тэг өөрийнх нь ч мэдчихвэл яах вэ тий. Бермний бүр сектор 1-ийн цаг. Австралийн сектор 1-ийн цаг гэдэг чинь. Йоо амар. Хэрэггүй мэдээлж. Хогоор дүүгсэн. Тэрийг одоо Тань хитнээр байд байгаа. чи манай өөрөө тэрийг зөв явж чадта харцсан байх байсан дээ зүгээр зам дээр Харин хардсан зам дээр хараад тэгээд дан. За, Бермен тэгээд юм байна да. Энэ дэр нэг ярианы сэдв орж ирсэн нөгөө Леклерийн яг юуг хэрвээ Леклер одоо дэлхийн аварга болж чадахгүй бол дэлхийн аварга болж чадаагүй одоо хамгийн сайн нисгэж болох уу гэсэн гэд нэг яриа. Арга болоог зөндөө юм баг шүү дээ. Гэнэ юм л те. Тэгэхээр тэр хүмүүс дундаас хамгийн мундаг нь одоо хамгийн авьяастай мөртлөө болж чадаагүй. Хэцүүгүй. Энэ дээр чи яг юу хэлэх хаа нөгөө нэг хин яг ямар машинтай уралж ирсэн гэдэг харьцуулбал бас тэгж гарч ирэхгүй хаа. Яг тэгж бодож байна. Нөгөө 22 оны үлээ хамгийн их пол авдаг чинь Леклер юм л шүү Тий. дээ. Тэгээ хүмүүс Тэгэл рейс бейс байхгүй тэгэл алдаа. хүмүүсийнхаар бол одоо тэр квалиг нь машинтай нэхэхээс илүү Леклерийн одоо ур чадвартай илүү. Тэгээ холбож яриад байгаа юм л да нэг өнцг нь. Нөгөө төрийн юу гэн чинь байгдагт шүү дээ. Энэ хүү бол хурдаа зөв хогийн машинчлал явахгүй. Тэр нэг өнцг гарч ирсэн байлээ. Тэрэн дээр гуруулаа бас яг улирлын төгсгөл ч юм уу улирал дуусгаад те. Нэг хоосон дугаараа байвал бас тиймэрхүү. Одоо 27 лав шүү дээ. Яг хөө бас 5 жил байна шүү дээ. Феррарид машин Одоо шинэ регламент эхлээд ингээд юмас сураад хэлсэн байна. За манай үзэгчид бас одоо лайк, share, subscribe дараарай. Тэгээд бас Леклерийн талаар бас өөрсдийнхөө бодож байгаа тийм бодлоо. Манай Ferrari-гийн фэн зөндөө байгаа шүү дээ. Итгэж гин үү, итгэлтэй байна уу? Одоо дараа жилээс хэрвээ машин сайн бол бас Hamilton-тай үзээд эхэлнэ дээ. Тэгэхээр бас нэг тийм ярианы сэдв алим гарч ирж илээ. нэг алим байж болох юм гэж. Тийм байлээ. За тэгээд Норрис гахалтайгаар пол авснаар уралдаан эхлүүлсэн дээ тий. Тэгээд Тэгсэн чинь уралдаан дээр яалаа уралдаан нөгөө нэг ихний эргэлтэн дээр тий. эхний хэлбэр гоё юм болох нь гэл. Харин би бас бодчихлээ. Угаасаа ингээд уралдаа эхлэхээс ярьжлээс л та. За угаасаа Леклер урд нарах ганц шанс байна. Тэгээд энэ дээр 13 жил одоо хинч нэгдүгээр хэлэлт төрүүлж байгаа. Төрүүлсэн хүн DC комент хийгээвч. Тэгэл за DC чи яаж төрүүлсэн бэ? Амар шанс шүү дээ. Тэгэл ирээдсэн л та. Тэгээд яг ерөнхийдөө угаасаа Манакад ганц төрүүлж болох юм ерөөсөө ихний таргал. Уралдаа эхлээл ихний эргэлтэн дээр л төрүүлэхгүй бол өөр угаасаа ямар шанс байхгүй гэдэг. Тийм байлээ. Тэгээ яг Леклер хийх гэж оролцсон. Гараа сайн ч гэсэн. Аюу сайн. Норрис ер нь тэгэл унтаатай ингээл аюу. Ихэд ер нь жоохон тэгэл нодлон жил чи ягаа түрүүч эхэлчээд хамгийн хон алдсан шүү дээ. Хамгийн олон байр алдсан тий. 40 жил юу лээ? Амар их байр алдсан шүү дээ дандаа. Фантастик хардарс зүүдэг. Тэгээ яг тэрэн шиг нь бас найжсах. За угсгийчгүйгээ. Тэгээд бараг л болсон доо. Яг ер нь тэгээ хитрхи ойрхон л байна л да. Эхний эргэлтээ ер нь одоо. Зайг. Дахиад жоохон хоошоо нэг юу гэдэг нэг за 20 м. Энэ дээр хань тэгээ хин хилээдсэн нөгөө нэг DC хилээдсэн. Энэ одоо үеийн машинууд нөгөө нэг хит одоо том урт дээрээс нэг хүчтэй болсон учраас
тоормос авах нөгөө нэг юм зайн аяг богнохон болцсон. Аа. Эргэлтрүүгөө тулж ирээл тоормос авахд банк гэл эргээ явчихдаг. Өмнөх юун дээр ч бас нилээ хойноос тоормос аваад бас машина бэлдэхгүй бол нэг шарах аюултай байсан учраас одоо болохоор ерөөсө гიშгээл банк гэл эргээ явчихдаг болсон учраас бас тийм боломж одоо гүйцэтгэх боломж нь үүсэхгүй байна гэдэг. Тийм ирсэн байл. Тийм хитрхи хөгжих ч юм бас аюултай. Хөгжлөөр нөгөө юу байхгүй болчихд те. Нөгөө нэг врайбс нь баг болчихдог те. Мэддэхгүй чинь юу л н. Ганаа тэр ихний эргэлтийг хараад юу утсан. Би ихний яг угаасаа бараг л гүцэхгүйсэн бодлоо. Гэхдээ яг нойроос удаан эхэлчихэнгүүт нь энэ удаа алдчихж байгаа юм бахтаа гэсэн чи яг манай яг тултал гүрийж байгаа л тэгэл яг локап хийгээл урднаар тэгээ заа. Би локап хийнгүүт нь яа дугуйнгүй автгаалчлаа. Тэгээд гэхдээ яг дараа нь удаашрал бичлэг харсан шүү дээ. Локап хийчээ тийм. Тэгтээ хөдлөө явж нүүтнийг харалсан харагдаагүй шүү дээ. Локап хийх нь харагддаг шүү дээ. Хар зураас тийм хар зураас харагдаагүй. Гараг байсан тийм. Гараг байхлаар би бас гайгүй өнгөрцөн юм байна гэдэг яг хардтай. Хардын тэгвэл юу л байна л та бас. Софтнууд байсан бол зүгээр гэл. Тэ яг ингээд тодороод үлдчихсэн шүү дээ. Тэгээгүй өнгөрчлөөр нь заад гайгүй мэн надад угаасаа. Тэр эсвэл нөгөө хоёр дугуун зэрэг локлохоор арай гайгүй юм лөө. Би биэндээ. Нэг дугуун локлохоор чи ингээд амар том харагдчих шүү дээ. Тэгээ уусаа тэгээд за урд нь орсон л юм чин дугуйч юм уу байсан ч угаасаа ардаа байлаа чад. Тэгэхээр ямар ч асуудал байхгүй. Юу байхгүй. Яг над дээр чи юу ястэй. Сүүлийн тэр 10 хэдэн тойрог макс гэсэн чинь нөгөө red flag хүлээгээд миний хувьд юуч байхгүй би зүгээр сайхан гулгаал явчихсан. Тэгтээ хин ч намайг хүччихдэг гэсэн. Тэгэхээр одоо манайх бас тэ бодох хэрэгтэй байна гэдэг. Уусаа макс ямар ч грип байхгүй би зүгээр сайхан ингээ мөснөр гулгаж байгаа юм шиг явсан гэдэг. Тэгээ өөрөө тэгээд тал зам руу барыг банан шидсэн ч болох юм байна. Бүгд илүү голголттой болох юм. Тэгвэл арай жоо сонирхолтой болчих магадгүй гэх нэгцэн. Мария шиг. Расллаар тэгсэн шүү дээ. Ингээ сайхан юу яа ингээ коноптой хүн болго яг хизээ яаж ашиглахыг мэднэ. Уралдаандаа ч ашиглаж болно, квалитет ашиглаж болно, тос асгаад. Зам дээр таасгаад хиний өмнө яг асахаа мэднэ. Тэр үнэхдээ нэг л удаа боломжтой тийм. Тэгвэл Монако сонирхолтой болох байхаа. Энэ 2 удаа PT гээд ямар 4 удаа PT ямар ч 19 ч алгаа болчихсон. Дараа жил 4-ийг үзэхгүй гэсэн юм аа тэгсэн дээ. За тэгвэл эндээсээ шууд нөгөө юу руу орчих л да. Нөгөө 2 pit stopтай гэдгээрээ. За үрдэн бол манай үзэгчдээс үзсэн бах хэрвээ үзээгүй үзэгчтэй байл тэгээд Норс маань эхний эргэлтэн дээр нэгдүгээр байраа хадгалсан. Тэгээд ичнэ 2 стоптай гээд сонирхолтой болох гот ч Норс тэгээд нийт дүнгээрээ нэгдүгээр байраа хадгалсаар байгаа тийм. Төрүүлсэн байгаа. Бүгд байраа яваад орсон та квалификийн байраа. Хагасаанд л ер нь төрүүлсэн гэх юм уу тийм. Тийм. Хоёр тэр юун дээр тэгээд хоёр зогсох хөстэй гэсэн тэгээд нөгөө багууд нэг хойно шахаж байгаа цолиадсан тэр тал дээр. Тэр уралдаа эхлэхээс өмнө нэг алдартай нэг бранд л шүү дээ. Бранд л хэлцээс байхгүй. Хоёр юу гэдэг нь бол за яг болж байна. Ингээс юмыг өөрчлөх гээд үзэж чинь те. Гэхдээ яг тэдээс тэдний хооронд гэдгийг зааж өгөхгүй бол наа чи орч удахгүй гэдэг. Угаасаа яг тийм байсан шүү дээ. Яг энэ дээр тэгээд хин хоёр ингээд одоо Williams Racing Bull хоёр ингээд тоглолт хийчих байгаа байхгүй. Мөр амар тоглолт хийчих. Татаад ингээд тэр би ихлээр нь Racing Bull-ыг тэрхэнгөт нь ямар юм хийж байна гэд тэгээд сүүлд нь Williams-ыг хараад за ингээд авах юм бол угаасаа утахгүй юм байна уу гэж. Би одоо ингээ one time юм болж гин гэж бодсон чинь үгүй. Тэгээ нэг хэлсэн байлээ л дээ. Ваус Williams бид нар хараад Racing Bull тгчлээ нүг come on why not бид нар хийчигээд бас дуурайсан гээд. Тэрийг бол буруут гарахгүй л дээ. Тэгэхээр яг нөгөө нэг 2 PT хийсний одоо яг ингээд ийм гарч ирж байгаа байхгүй. Яалтчгүй нөгөө нэг 2 PT хийхин тулд нөгөө нэг хүнээ ингээд татаад зай гаргах хамгаал. Тэг гүйцэх боломжгүй. Тэр чинь зүгээр машинуудыг хийж байгаа цагаас 5 секунд, бараг 7 секунд удаа явсан ч гэсэн гүйцэж чадахгүй юм шүү дээ. Тэгэл тэгж яваал 10 хэдэн секундын хүндээ зай гаргаж өгөөл уртлын үн зүгээр хүснээр орж гараад. Тэр жиглээд лоус яг хааж байж байгаа. Тий. Нөгөөт нь 2 пит шууд хийчихэж байгаа шүү. Хоёулыг нийлж. Яг урд нь гэдэг өснөө яг урд нь гараад ирчих. Өдөө байраа солонгуутлаа лоус нь оронгууд нөгөөт нь барьж байгаа хоёулаа ингээл ерөөсөө байраа солж хийсэн. Үзэгчдэд тайлбарч хэлэхэд ингээд өчтөр юу болсон бэ гэхээр ингэж байгаа нэг багийн 2 машин дараалаад явж байгаа тохиолдолд ард явж байгаа машин албаар жоох удаа яваад тэр өөрийнх нь ард явж байгаа машинд хойшин татаад тэнгууд өөрийнх нь багийн урд явж байгаа машин сугараад
Одоо пит хийхэд ерөнхийдөө нэг 19 секунд хэрэгтэй байдаг. Тасарсаар гад 19 секундыг бий болгонгууд нөгөө уртлынх нь хүн пакке пит хийгээд үнгүү пакке буцаад урдаа гараад ирж байгаа. байрлуулах байхгүй. Байр солих алдах юу ч байхгүй. Ард нь явж байгаа нөгөө машин ч хажуугаар нь гүрч чадахгүй учраас тэгэл удаан явж байгаа машинаас удаан явахаас харахгүй болцсон. Тэгээд ингүүтээ уртлын машина 2 удаа ингээ питд оруулчих. Одоо 2 удаа одоо пит дугуйс солих. Заавал хийх хэрэгтэй хийж байгаа. Тэнгүүтээ газ панк гэж байраа солонгуудаа нөгөөх нь одоо дахиад ингээ ийм одоо рейсинг бүлийнхэн хийсэн. Тэгээд Williams хийсэн. Андаа ачиг хариулнаа гэдэг. Одоо заа байраа солиорой гэдэг. Тэгэхээр ачааруулт явсан ч тийм Williams-ийн чинь бүр тото нөлөө ууралцсан юм шиг тий. Гараж нарыг авч иж байгаа уурлаа хэлсэн гэдэг аастаа уучлаарай одоо тэгээд арга байсан тий арга байхгүй. Тэгээд хин George Russell нэр нь барагдаад юу байсан юм бэ? Албон руу нөлөө ууралсан юм шиг байл шүү дээ бас. Гэхдээ зам дээр угаасаа нөгөө нэг шууд юугаар дайраад шикэн дайраад тий. Тэгээд байраа буцааж өгч чинь түүмээ гэдэг. Байраа буцааж өгч түүмээ би торгуулаа авъя гэсэн. 5 секунд орхолдоо гэсэн. Гэхдээ торгуулаад төлөөд урд орцсон. Байр очсон шүү дээ. Russell гүш. Williams ороогүй л дээ. Гэхдээ юуныхэн ард явж исэн машины юу нэг хожицсон байхгүй. Тэгээд чинь заавал юу орсон мэт дээ. Тий. Ороод явсан мөртлөө Питер гоо орсон юм. Тий. 10 секундын нөгөө Питер явах торгуул шүү дээ. Тэгсэн тэрийг хийсэн мөртлөө ингээд бас нөгөө өөр машинуудтай харьцуулбал ингээд байр хожицсон баг. Тэгэхээр ингээд ерөнхийдөө жоохон утгагүй дүрэн байсан гэж надад харагдаад байна. Хүн хүсвэл ингээд гээл дөрүүлэл дараа нь Кимиас араас нь яг адилхан хийнгүүтлээ цаана рас торгуулсан чи болилц те буцаага байна уу гэхэлц те. Рас болохоор байраа өгсөн чинь те. Би торгуулаа авъя. Тэгээд тэр нөгөө радиогоор хийснээсээ болоод хүнд торгуул авсан юм байл шүү дээ. Тэр нөгөө FIA албаасны нөгөө гаргадаг юм дээр. За тэгээд энэ нөгөө өөрөө жүжиглсэн шүү дээ. Өө эн чинь огцон тоормслоод гээ гүйтсэн шүү дээ. Тэгснэ. Тэгээ өөрийнх нь дараа нь хэлсэн комментаас харахад энэ угаас албаар гүйтсэн гэдэг нь тодорхой байгаа учраас тэг ингээд дахиад питлинээр 10 секунд явах торгуул гэдэг. Тэр хэл хэрэггүйсэн. Тэг чи яга юм ярихгүй дугаа юу гэх. Тэгээд урлан дууснаар нэг юу нэг коммент хийсэн байсан шүү дээ. Коммент хийсэн юм уу Russell нь. Албаны ард альбом бол намайг л өстө кукинг хийжлээ. Тэгээд тэгсэн чинь доор нь альбом чамааг би дагуулж явъя гэх. Тэрээр хоолнд ороод тэгээд альбом юу төлцөө хоолнд оруулсан л шүү дээ. Оройны хоол чам дээр шүүгээд Russell өөрөө эхлээд яатсан л. Альбомыг тэгсэн чинь альбом доор нь би чамайг драйв трүүгээр авч орно гэдэг. Тийм коммент хийчихсэн. Тэгээд хоол ицээлээ тий. Тэг нэгмэтлээ юу харуулсан. Билэрч өгөөсөө нэлээд сайн найзтай. Тэгснээ нөгөө жолооч нар нөгөө энэ бүхний дараа гэдэг нөгөө тэр хоёрын зургийг оруулсан. Тэгсэн чинь багийн ахлагч гэсэн чинь нөгөө ваавс нөгөө тото хоёр нөгөө холоос бибиндрийг орилж ирсэн шүү дээ. Тэр зургийг оруулсан. Одоо бүгдээрээ тайтуу. Гэхдээ яалчгүй тухайн үед бол боож өгөх хэлбэт тий. Тэгин л дээ. Тэгэдгөө би ч гэсэн тэгэл одоо тэгээ энэ зам нь угаад өөр л тэнийг юм чаад байхад тэгэл. Хими гэсэн үү? Хин гэсэн бэ нөгөө 3 төргийн ард орсон гэсэн. Нэгт орсон гэсэн. 3 төрг дотоо орсон гэж л. Хамгийн сүүлд Мексикт Мазапин тэгж орсон гэж байгаа. Тэгсэн 3 ард болсон уу? Тэ. Тэр Лоос ингээл уралдааны ингээл голоор нь 2 хуваачих واخ тэ шууд. Тийм. Лоос нь угаасаа 2 хуваагаа иччих. Тэнгуут за уртлын тэгэл пакет алга болоод артлын тэгээ хойно. Тэгэл Лоос ингээ ард л байсан бол тэгэл тэр хүний уралдаа ингээл шууд дууссан. Тэгээ энэ дээр бас тэгээд Лоос нь чсэн бас гоё л урлаа. Өөрөө чсэн гоё оноо авлаа одоо тэг яах вэ? Анхны оноо авсан. Одоо тэгээд бүгдээрээ юу ярилцах юм бэлээ. Фомонт ярилцах юм бэлээ. Одоо энэ Монак нэг юм тий. Одоо дахиад ингэж болохгүй гэж дүрм хийх юм уу? Мэдэхгүй та. Тэгж хоошо үлдчихлэхгүй дүрм хийгдсэн шүү дээ тий. Би гүцэхгүй шүү дээ гэхэд. Би энэс л хурд явж чадахгүй шүү дээ гэхэд яах. Энээс удаа явал шууд хасна бас тий. Тэг угаасаа муу машинтай гараад хасагдаад байна. Энэ юу юм бэ лээ? Энэ нөгөө хоёр зогсоол гэдэг саналыг өнгөрсөн 12 сард FIA FOMS 5 ийм санал гаргаад тэрний нэг нь энэ байсан юм бэл. Тэгээ багуудад танилцуулаад багуудаас санал хураагаад хамгийн их санал авсан нь энэ хоёр зогсоол гэдэг нь гарч ирсэн. Тэгээд энээс өшөө одоо яг санал болгосон бодож олсон юмнууд байсан. Гэхдээ тэр нь яг юу байсныг мэдэхгүй ч гэсэн тэгээд
эн чин өөрөө багуудын сонгосон юм штэ гэдэг бас тийм яриа гарч байгаа юм л те. За энэ дуралдаан дээр ямар ч гэсэн юу ч өөрчлөөгүй те. Юу ч болсон. Юу ч болоогүй. Хамгийн инээдтэй тэр нэгнийгээ хоошоо шахаж байгаад яадаг л те. Тэр чинь нэг түрүү жил лүү тэрний өмнө жил Aston Martin-аас Alonso гэж хийгээстэй. Яг бас уулын хоёр юм чинь таслаа ицсэн. Тэгэл зүгээр өөрийнхөө хийж байгаа цагийг хийгээл урталтай ингээд урдаа хүн гарахгүй ингээл яваад. Ямар ч учиртай бол нь яг яах гэж хийгээд байгаа нь ойлгомжтой биш. Гэтэл хоёр бас ингээд уралт 20 машин ингээд салгаа ицсэн тэгээд. Тэгсэн тэрийг яг энэ жилийн өөр байдлаар хийнгүүт л оноо. Би бас тэрийг харчаа. Бас л яг уу спортлог талаас одоо тийм гоё биш ч гэсэн яг одоо үр дүнгээ харах юм бол тэр нь хамгийн зөв бол тарж байгаа юм ч тэгээд. Тийм. Одоо ингэж болохгүй гэсэн дүрэн байхгүй юм шүү дээ. Яах вэ тэгэл. Нэг рейсинг бол яг өмнө нь ярьчаад гарч ирсэн юм байна те. Угаасаа хоёулаа дарааллаад байсан учраас за угаасаа ингэж нэг төлөвсний дагуу болсон. Угаасаа хоёулаа яаж оноо авах уу гэдэг ганц боломж дарга юм л байсан. Өөр аргагүй тийм. Бүүн баяр. Батлаа оноо. Бүүн баяр болсон яц рейсинг болсох. Тэгсэн чинь Уильямсийнхан гарч ирснэ. За яг ингээл харин муухай юм болчлаа ингээд рейсинг болсоо одоо ийм хийж эхэлдэг нэрээ. Ямар сайн одоо бид нэг хийхээс өөр аргагүй байдалд хийчлээ гэдгсэн чинь рейсинг бол бүгд л хийсэн. Уильямс ч хийсэн, манайх ч хийсэн одоо тэгэл байж чадхаараа л үзлээ гэж хоёр талаас юм яриаг би сонсчихлаа. Гэхдээ рейсинг бүл хийчлээ манайх бас фанаалтай шүү. Тэгээ буруутах аргагүй тэгээд Mercedes тэгтээ жоохон сонин стратеги хийцэн үү те. Mercedes одоо тэгэл улаан л хүлээ гэсэн юм тийм шүү. Улаан л хүлээ гэлсэн юм шүү. Одоо угаасаа нэг тэгээд 12 ногоо байх. Тийм. Хамгийн наадсан Стролд найдал за манай нэг юм хийх баха ядарч байгаа айлгтаа одоо гэдэг. Гэтэ нэг сони юм ингээд хоёр машин хойлоо хойно ихсэн мөртлөө хойлоо адилхан стратегтэй тий. Харин тий. Жохон хоёуланг нь өөр юм хийгээд нэг нь утсан тааруулах нэг нь урагшаа гарах тийм хийгээгүй дээ. Нэг бол шууд эхний эргэлт эхний тойрог дээр шууд пит хийдэг юм уу тий. Эрт тимийг л замын гадаа үлдээд яадаг чи. Дабл хийчихсэн байх та баг гэл. Магадгүй. Гэхдээ нь юу бодсон нь сонин тэгээд Ойлгомжтой дуусна. Ойлгомжгүй байсаар байгаа тэгээд бас тий. Гэтэ ер нь юу ч хийсэн баг ялгаагүй л байсан. Эцсийн дүндээ тий. Нөө эхний тойрог дээр пит хийсэн баахан 3 4 хүн байсан тий. Тэд нар ч гэсэн юу ч өөрчлөлт. Яг хэвэндээ тий. Цонодоо бэрмэн гортел газли чинь юу яагаад тэгээд цонодыг араас мөргөөд. Тэг яг бас цонодог буруутгацсан л лээ. Ингээд нилээ Эгэлтээс юу руу гарч ирэхдээ алдаатай гарч ирчээ. Тэгээ баруун тал руугаа засах гэж оролдоод энэ урд орсон гэх. Тийм ш. Тэгээ ярилт өгчээсэн. Нэрээ бодоод нэг тий бас цаас өгч үтсэн байлээ тий. Хөнрөө бас бурууч ихцлээ. Тэгэл торомзолж явахдаа хөдөлсөн гэдэг нэг тийм. Хит баруун тал руу шахаад би өөр ямарч гарцгүй болцсон. Өөр угаасаа тэнэг хүртд орж ирсэн. Тэр эргэлж ирчих чи өөрөө. Би ингэж ойлгосон штэ. Мөрөгчингуудаа яг тухайн үедээ бантаа торомзгүй болчлоо гэд. Тэгээ дараа нь угаасаа торомзгүй болоогүй нь ингээд гарч ирэх учраас намайг шахсан болцсон штэ ярэн. Надад бол тэр чигээрэл наагаал ороод ирэх шиг хэвчээ. Тэр ирчээрээ. Ямар ч торомс. Тэр чи яг цунаад яг торомсог шөөлөгч араас нь тоо гэдэг ороод ирсэн. Тэгээ юугаа шалгасан байлээ. Тэгээ дүнэлт нь бас гарцсан. Тэгээд цунаадаа бол өмнөх тойргуудаа яг хийжсэн шиг юм хийсэн. Айхтар өөрчлөлт байгаагүй. Үл ялэг баруун тал руу болсон. Гэхдээ тэр бол зөвшөөрөгдөх. Тэгэхээр газлигийн буруу 10 дугаартай юм. Дэмжээд байгаа. Альпин нэрээ муу байна те. Альпин нэрээс яахгүй байна. Ятгүй дээ. Гэтэ ингэж байгаа нэг суурах байлгүй дээ. Биш суурах гэнэ тий. Дабл барьцээ. Дабл поз хийгээд. За тэгээд юу яасан тий? Mercedes аваагүй ачаар манайх нэлээ ортчихлээ. Тэрийгэ бодтал байна. Тэрийгэ бодтал. Одоо заах McLaren угаасаа тасарсан 319 оноотой. Тэнгүүд Mercedes 147, Red Bull 143 манайх 142 тийм шүү. Цонодоо нэг л оноо байгаа шүү дээ. Нэг л хоёр оноо ачлаа. Хоёр оноо. Басна дандаа Verstappen байгаа. Тий. Тэгээд цаашаага Williams аваад тасарчлаа юм байна. 54. Haas 26, Racing Bull 22. Aston Martin ингээд
сая чинь 2 уралдаан бараг л нэг 15-20 он авах Тийм байсан. байл шүү дээ. Байхгүй болчихлоо. 6 Одоо $7 барих Тийм байсан. 6 доллар гэдэг Тэгээд чинь баригдаж байгаа. 10. Тий одоо Рейсинг 8 руу ороод ирчих тий. Рейсинг бол гараа авчихсан Тийм тий. шээ. За яг хөө гэхдээ Kick Sauber ч гэсэн 6 оноо тавс болж л ч тий. Надлан ч одоо Оноо авахгүй жиж. Сүүлийн Жоо нэг оноо шүү дээ. Сүүлийн уралдаанд Тийм, сүүлийн уралдаанд. Тий. Баттаас нэг ч оноогүй дуустдаг. Тий. Тэгэхээр энэ үйл бас сонирхолтой болж байна те. Багууд оноогүй баг гэж байхгүй. Заримдаа нэг гинтийн сюрприз ихтэй. Тийм болж байна да. Хажаар хурдан байна. Хажаарыг л онцолж ирмээр байна. Тий. Одоо цунодоо хизээ аниулах вэ? Цунодоо Яриад хэдэн гэж уралдаан үлдсэн бэ? Одоо энэ жил салахгүй л ах л та. Гэтэ дараа жил бол цунодоо аниулуулдаг баггүй болно үстэй тий. Тий, цунодогч авах хүн байхгүй хөө. Хажаарыг харин гэхдээ ингэж юу байгаа маа энэ рейсинг бүл яг Red Bull хоёрын машины хооронд харьц асар их баг гэж байна. Яалтчгүй нөх хүн цунодогч рейсинг бүл дээр бас ингэж Алж өстэй. Хажаарын урд өстэй. Хажаарыг тий Баянга идэж болсон юм. Тэгэл одоо магадгүй ингээл хажаарчсан чи лаг явж байгаа л яг Red Bull дээр өнгөт ингээл шал өөр машин дээр яриад тий. Тэгэхээр хэцүү л. Энэгийн комменттэй хажаарыг бити Red Bull руу тушаал бууруулчаасаа гэдэг. Бити ажлаас нь албан тушааланд доошлуулчаасаа гоож шүү гэдэг. Тийм комментсэн. За одоо дараагийн уралдаан Барселона тий. Барселона Circuit di Catalunya юу лээ? Барселонч л. Амар урт нэртэй. Юм л очоо гоё нэртэй гас тий. Gran Premio Made in Italy del Emilia Romagna гэх. Дундан дээр Made in Italy-ийн юу хийж явж байгаа юм тий? Made in Italy ял юу байхгүй. Нөгөө нэг өнгөрсөн жилээс яг ер нь Италийн бүх спорт юу Made in Italy гэдэг юм брэнд нэртэй болоод ингэж олон улсад өөрсдөө гаргая гэдэг. Serie A ч гэсэн та нар Mongolia гэдэг шиг үү тий. Go Mongolia. Go Visit Mongolia гэдэг чинь тэрнтэй адилхан. Одоо Serie A ч доороо Made in Italy гэдэг. Ер нь том спортын юм дандаа тийм байна. Тэгээ тэрийгээ бас нэг жоохон юу яах вэ? Промот хийх гээд тийм нэг лозунг өгөхтэй байсан юм шиг. Тэгэл тэрийг бас авчирлаад. Тэнгүүд нэг нь банк амар урт. Өнгөрсөн жил нэг нэттэй шорт байсан шүү дээ. За уралдааны эхлэлцгээ Альбесор нэрийн за Эмилио Романья Гран При гэлдэг чи. Байж байгаараа эндээс нэг 10 сая долларыг наад дээр энийг нэмчихгээд гэсэн чи. За ингээд дахиад нөгөө наатга засаа бичих гээл нэг үг нэмэлсэн чинь. За турлаа төр зогсоо эндээс дахиад нэг хэдэг чи энэ нэрийг нэмчихгээ. Тэгээ баг тэрийг 10 удаа таслаад нэг нэр нь нөлөөлч шиг нөгөө нэг мен спонсорын нэртэй өөр алаа урт юм байсан. Яа тэгээд тэр нь just нэг хэмжээ хязгаар баймаар таас арай л урт юм байл шүү. За тэгээд уралдаа маань өндөрлснөөр Ландо Норрис, Charles Leclerc, Оскар Пиастри, Макс Верстаппен, Льюис Хамилтон орсон. Тэгээд манай жолоот нисгэгчдийн онооны байрлал маань Оскар Пиастри нэгт хийвэрээ. Тэгтээ 2 оноо. 3 онооны ард. 3 оноо. 3 оноо. Тийм 3 оноо. Ландо Норрис орж ирсэн. Энэ хоёроос тэгтээ 25 онооны хойно Макс Верстаппен орж ирж байгаа юм байна. Эндээс нэг ярианы сэдв нь за 2 морьтой уралдаан болчихоо болоод эхлүү гэдэг. За Макларны 2 л үзэх юм болчихоо эсвэл Верстаппен эргэж ирэх стил боломж байна уу гэдэг яриа. Надад бол тэг санагдаж байна. Одоо Red Bull-ийн нөгөө машин тохирох одоо трак хийдэн ширхэг байна. Тэрийг одоо максимум авч чадвал бас ингээл зурлал явуул. Одоо нэг сайхан Макларны DNF болох хэрэгтэй. Тийм уу хаа. Гандаа орж. 25 оноос нэг л DNF юм биш те. Тий. Гандаа орж нөгөө хүнд биш хүний мууд ном уншил гэж осолдуулаад өгөөч гэдэг. Нэргээс шүү Макларны гэдэг муугар хэдэд тах. За харин яг эндээс тэгэл нөгөө нэг яг сая угаасаа ирэх уралдаанд ярих гэжсэн юм чинь те. Одоо энэ 9 дэх Испани Гран При энэ улирлыг шийдэх уралдаан гэдэг ярианы сэдв байгаа мөлий. Тэр нь ягаад тэгэхээр одоо нөгөө фронт вингийн туйлзаад байгааг одоо илүү хатуу шалгадаг болно. Тэгээ Макларны баг нэг том давуу талын нэг нь туйлзааг хамгийн сайн ашиглаж байгаа баг гэдэг утгаараа те. Флекс винг. Тийм учраас яг жинхэнэ одоо улирлын өнгө цаашдах одоо 9-өөс цааш уралдааны өнгө Испани дээрээс л харагдана. Энэ дээр бас тийм Red Bull-ээр дараагийн апдейтийнх нь
апгрейдийн үргэлжлэнээс ирж магадгүй баг. Тэгээд юу яах нь бас шийдэл харагдах л байна л та. Ferrari-гийн бүх апгрейд одоо Barcelona. Тийм надад тэгэл. Гэхдээ юу яатсан л л дээ. Нэг төрөний өвөө тэгсэн л лээ. McLaren-ыг нэг тим хийсэн гэж би бодохгүй л. Бодохгүй нэг ч. Буцаад Яг нь maybe байгаах. Гэхдээ тэр нь бол ингээд амар юм давуу тал өгөхөөр тим биш ээ. Болж бодохгүй. Нэг зүгээр худлаа хайплаад байна тийм. Гэтэ ямар ч том багууд бас яг өмнөх дугаар дээр Зака хэлжсэн шиг, саяны Ганаг хэлсэн шиг те Red Bull бол нөгөө 3 апгрейдийнхаа сүүлийн томыг шал хажуу сайд бүх ирэх юм билэ. Ferrari бас нэлийн том апгрейд. McLaren яг нөгөө regulation багтахын тулд дахиад нөгөө front wing апдейтууд авчрах юм билэ. Нэг Ferrari-гийн нийт гомдээс. За Spander муу байвал одоо бол одоо та нарыг хаална шүү гэдэг нэг амар ууртай байна. Бас хүлээлттэй л байгаа даа юм л шүү дээ. За ихэ чи хэдэн сар болтол хараа гэдэг лээ. Би 6 сар. 6 байлаа. Яг л байгаа шүү дээ. Одоо л мэдэгдэндээ гэж. Юу бас тэгцээсэн, Ваас бас тэгцсэн байсан. Сая ярилцлага өгснөхийн дараа бид нар бас хитрхи эрт болчихвоо да гэд бас нэг жоохон юу яцлаа. Мэлэмсөө. Тэ. Хитрхи эрт нөгөө 26 оныхан машин руу ороод энэ жил бас хайчлаа. Уул нь машин бас потенциалтай. Энийг бас жоохон гэд явал бас үзээтэй байна л гэж. Подиум бас байж болох харагдаад тий. Гэтэ яг ингээд огт юм хийхгүй байна гэсэн үг биш. Бас ингээд Барселона дээр чинь урд вингээ авчирна. Тэгээ бас нэг нэлээд том ингээд сүүлийн хідэн уралдаа одоо Латин Америкт тэгээд Араб уралдаанд байгаа ш. Тэрэн зориулаад бас нэг хэдийн бэлддэм байл та бас нэг юунаас шалтгаалаад нэг традицион замаа шалтгаалаад тэр мэрийгээ бол мэдээж хийцэн байгаа. Авчирна. Яг хөө тэгтээ бас нэг юу байгаа л гэлтгчлээ. Зүгээр ягаад 26 он руу ингээд одоо шилжсэн нь гэхлээр нөгөө нэгэн зэрэг одоо Ferrari энэ шиг том баг биш учраас яг ингээд за нэгэн тал одоо ирэх жилээс ингээд шинэ юу реклам тэгэхээр ингээд явах гэж байгаа учраас тийшээгээ бүх юм хандвал нэг хоёр зэрэг ингэж хоёр юм игээд алинчгүй болж ахаар гээд зөв л багтаа нөгөөт нь дараа нь ээдүг шийтгэхээс хойш тий. Тийм тэр чи одоо ингээд ахаал нэг 5 жилийн байгаа шүү дээ. Тэгээд нэг хон эхэлчүүл тэгэл тийм тэгэл нөөцөж хэцүү. Тэгээ нэг вин түнэл рүү бүх нэг орцсон бэл. Стенд мен рүү ороод. Окей, Williams санал нийлж байна. Өнөөдөр вин түнэл гэсээс нөгөө нэг Адрин Нүй чинь сая. Тийм тийм ирсэн бэл. Угаасаа эргүүтээ шууд шүмжилсэн шүү дээ. Тийм бүх юм хэлсэн бэл шүү дээ. Correlation нөгөө нэг simulation дэх өгж байгаа мэдээлэл нь маш бодит амьдрал дээр ихтэй ямар ч уйлдаагүй чааш ер нь бол бага байна гэж. Корреляц айгүй бага байна гэд. Айгүй бага хийгээд байгаа юм л шүү. Симуляторга бага хийж байгаа юм шүү лээ. Тэгээд яг бүх юм шин бүх юм яг ингээд гоё явж байгаа ч гэсэн тэр нэг одоо арын одоо үйл ажиллагааны тэр уялдаа холбоо нь хоорондоо нэгдэхгүй байгаа. Тийм болохоор одоо энэ одоо бүх юм сайхан байгаа ч тэр шиг нөх өссөн үр дүнд хүрэхгүй байна. Энэ алдааг засчих юм бол айгүй одоо огцом гинт гэж урагшлах нь боломж байна гэдэг. Тэгээ нэг энэ тэнд одоо ингээд сайн мэрэгчлэнүүд угаасаа байна. Одоо баг дотор шүү дээ Aston Martin. Тэнгүүд энэ трийг хооронд нь гэж холбож ажилуулах уялдаа нь юусэн байхгүй. Нэг тийм structure хэрэгтэй тэргээ нэг жоохон тэрийн яг тэгсэн үү. Яг нэг Clark-ыг бас жоохон шүмтэлсэн юм шигтэй нэг принципл. Крако. Майк Крак. Тэгсэн чи тэрний эргээд ярьж өгч хэвчтэй. Үгүй тийм бас нэг амар юм байх. Тэгстүүлж чинь гэж. Яг хот мэдээж ингээд манайх чинь бүх юм ингээд сая одоо нэг вин түнэл нь сая 3 сар мөр ашигланаарсан шүү дээ. Тэр болгоныхаа ард ингээд чинь програм хангаж явж байгаа шүү дээ. Тэгээ сая бас шинэ нэг компанитаас гэрэмэр хийсэн юм лээ. IT компанитай. ARM биш ээ. Нэг софтвер компанитайгаар хийсэн. Тэгээд тэр мэрийгээ ч ингээд одоо ингээд эхнээс нь суурьшуулад, нутгшуулад ингээд ажлууд явж байгаа. Яг одоо л ингээд бүх юм ингээд ингээд гоё ажиллахгүй нь ойлгомжтой. Гэхдээ Адрын юу ирээд бол шууд бидний нэг bottleneck-уудыг хэлээд өгсөн. Тэд бидрийг одоо ингээд засаадсаа явж байгаа гэдэг. Тийм ярьсан. Засаасаа миний хоёр дахь баг ихний багч. Одоо сайжирчл өсөрчмөр өгдөг. Aston Martin шинэ өрөг энэ чи үзэгч Aston Martin нэг яс тэ. Тий. Aston Martin хоёртой зураг авах тэл ахтай.
За юу яа тэгвэл Монакого тэр нөгөө Хамилтны радиогоор яриад дуусгая. Тэрэн дээр та хоёрт бодсон бодол уншсан юм байна. Ямар Нөгөө Тэр нэг дээр хальт унссан юм жоохон хэрүүлж маягийн болоод шүү дээ. Чи уралцсан юм уу гэсэн юм шүү те. Тий. Юугаа инженерээ. Чи уралцсан юм уу яатсан гэсэн нүүт юм чар байхгүй таг. хин Адам Тий. Юм чар байхгүй таг. Тэгсэн чинь тэрийн дараа нь одоо худлаа л хэлж байгаа бол тийм зүгээр нэг офлайн болцсон өөр одоо дата хараад байж исэн. Тэр нь бол сонсоогүй. Луис Хамилтон хэлсэн сонсоогүй. Өөр дата харж исэн бол сонсоогүй байсан. Гэтэ бодлоолох л та. Тэр нөгөө юу гэж штэ нөгөө нэг тэр түнэлээр гарч ирээд нэг хитэн шикэн дээр угаасаа уралдааны өмнө бид нар ямар ч радио байхгүй гэж тохирсон гэлэн. Тэгээд яг Хамилтон хилээд яг тэрэн лүгөө орцсон тэгээ хариулах гад ингээд юм дундуур явж байхад нь ярихгүй гэж тохирсон учраас хариулаагүй байж байгаа удсан мутсан. Фред басаар бол нэг тим тайлбар өгсөн. Гэхдээ уралдааны дундуур яг нөгөө радиогийн түүх нь болохоор Хамилтон нөгөө юу pit to overtake Norris жилөө Piastri жилөө гэдэг нэг оруулсан шүү дээ. Тэгээд undercut хийгээд оруулж ирснээр гарч ирснээр за одоо бид нар уралдаа яах юм бэ гэсэн чинь this is our race гэж нэг инженер нь хэлж байгаа. Тэгсэн чинь тэр чи одоо юу гэсэн юм бэ? Бид нар одоо төрүүлэх гэж уралдаад байгаа мó эсвэл өмнөх хүнээ гүйцэх гэж уралдаад байгаа мó гэж тодорхойгүй. Тэрийг ингээд Хамилтон ерөөсөй ойлгоогүй гэж байна. Тэгээд сүүлд нь нөгөө нэг уртлын дөрөвчин тасраад Хамилтон үлдсэн. Тийм. Би минутын дотор байгаа мó гэлээ тий. Би тэгээд одоо ингээд пүүшлээд байгаа мó дууга хайрлаад байгаа мó. Тэгээд урагшаага зай хэд байгаа юм бэ гэсэн чинь уртлын хүмүүс чинь сектор 26-8 хийж ийн гэд. Чи миний асуусан асуултанд хариулахгүй штэ. Зай би минутын ард орсон юм уу? Минутын дотор байгаа мó гэж асуугаад штэ гэдэг. Тэгсэн чинь 40 секунд байна Гапту хин Piastri гэ тий. Тэгээд уралдаан дуусаад Хамилтон дуусхын алдаад Хамилтон чи надаа ингээ ууралцсан юм уу хайшин ингээд нэг ууртай чи одоо тэгсэн юм уу хайшин ингээд хэлсэн чинь ингээд ямар ч хариу хэлээгүй. Тэр үз одоо анх яг барыг буруулж ирсэн тэр нэг юм дээр өстө колледер лүү алин дээр нэлээ. Макс юу ячдаг урдуур норж ирдэг тий. Адамыгаас болоод 3 байрт орголцсон шүү дээ. Харин тий. Тэр чи яг нэг Макс ирж шүү гэснээр за удаа ширчлээ боллоо гэсэн. Тий. Тэгс нөгөөдний урдуур нь орцсон чинь нэг хурдлал байсан. Ой мэн яа хурдалж исэн юм шүү чи удаж ийн гэж удаа ширчлээ гэж хэлээ өстэй гэ тий. Тэгсэн чинь Verstappen хажуу гэж гүрдгэстэй тий. Хамилтон намаа гэж орлол гараачдаг өстэй. Гэсэн дараа нь тэрийн харин Макс хэлсэн юм шүү л ч тий. Яг өөрөөс нь бодоогүй юм шүү гэ. Тэрийн тэр бродкастын цэг шууд гаргаж ирсэн тий. Тэгээд уралдаан дуусны дараа тэр явж хоорондоо ярьсан харсан тэрийг. Би мэдээ Хамилтон очиж гар орой за. Тэгээд уучлалт гоо тий. Хамилтон өөрөө уучлалгүйсэн чинь зүгээр би яг Хамилтны алдаа биш гэдгийг ойлгосон яг FIA торгох бай. Тийм гэхдээ би тэрийн хооронд асуудал байхгүй би юу басна ойлгосон Луиси алдаа бол биш юм билээ. Тэрэн дээр бас Макс юу нэг өнгөрсөн жилийн Раслыг нэг байраар торгоосноо гаргаж ирээдс те. Өнгөрсөн жил би зүгээр фаст хийгээгүй байх хүн slow lap хийж байгаа хүнийг замд нь орсон гэд нэг байраар торгуулсан. Тэгээд одоо Хамилтон өнөөдөр ийм хийсэн чинь торгуулахгүй бол би гайхна. Гэхдээ бол Хамилтонд бол уурсан юм байхгүй тий. Ойлгосон гэдэг. Тэгээ ер нь нисгч нар яг иймэрхүү момент муухай юу шүү те. Сандагтай ингээл. Тэр бол хэд он ч тэгээ өстэй. Би яг хараа тий. Яг тэнгууд яг панкер санаад чи тэгээ өстэй өөрөө. Яг нэг юм дээр дотн ороод хоорондоо алдчихж байгаа болохоор бүр толгойд нь бүр ингээд за энэ намайг чиглэх хэрэгтэй. Занаал тий. Дээр нь юу гэдэг бидний харж байгаа өнцгөөс бас өөрөөр харуулах хэрэгтэй тий. Хиний яг ямар санаатай юу бодож хийж байгаа үйлдэлийг бүгд л мэдчихэж байгаа шүү дээ. Ер нь л ойролцоо. Бараг л гадарлаж байгаа үстэй ингээл за чи наа ингэжлээ дээ. Яг угаасаа мэдчихлээ. Тэгээ за энэ эргэлтэн дээр тэр байсан бол ингэж иргэн тэр байсан бол ингэж иргэн тэр байсан. Бүгднийг нэг зан үйл мэддэг болтлоо. Тэр нөгөө би миний шууд тэр нөгөө юу сандарчлаа. Нөгөө 22 оны илүү нөгөө Перез Албар Монако дээр ослоод шүү дээ тий. За тий. Тэрэн дээр нөгөө шууд яаж хааз гисгснийг хараал чи ингээд чи ийм новшин юм хэрэглэх юм уу те гэж шууд мэдэж байгаа шүү дээ Макс л. Энд дээр ингэж хаазлахгүй шүү дээ гэл. Тэгэл өмнө хийж хийж байгаа. Өмнө чи энэ ч нөө.
Худлаа яа даа. Мэдээд шүү. Яг нүүт нь бол зургатаар ахтаа бол яг л зүгээр алдаа гаргацсан. Тийм манус бол тэр шаравчлаа гэж харж байна. Яг мэддэхгүй л байгаа тий ингээл. Тэрнээс ч бас нэр байраа өгөөгүй шүү дээ. Байраа өгч үгүй танаад юу гэсэн хэлнэ. Бисээ тэрэн дээр нэг муу одоо хүмүүсийн муу болж харагдц тий. Чамааг өмнө дэлхийн авралт тусалж ахтан чи инглээ тэглээ гэсэн. Нөгөөдийн цаана нэг торох гээд Полын цагтаа болчихсон гол шууд аваар игээд. Тэгэл шууд нэг төрүүлнэ гэсэн үг үстэй. Тий. Гэтэ хан мөрөхтөөс тийм өчтөө мөрөхгүй тий. Яг гоё ирэнгүүт зүг хийж явах тэргээ. Бүх юм ингээд бодлоготой ингээд цаанаас юм зохион байгуулалт үлдэх хаа гэдэг шиг хийцэн. Гинт хэрэг тэгэл илэрнэ л дээ. Тий яаж игээл хэрэг хуучрахгүй. Гинт амар. За тийм байна. Тойроос нэг байсан. Одоо энэ хүмүүс Монакогэр нь бол болох хэрэгтэй. Одоо энэ хэрэг алгаа ийм уралдаан байгаад яах юм. Бүтэн сайн хэрэггүй юм байна. Хагасаандаа л яач гэсэн. Тойр нь юу гэж бодож байна. Байх хэрэгтэй гэж бодож байна уу? Байх хэрэггүй. Хасчул яа тийм гэж бодож байна уу? Би бол яг байхад зүгээр гэж бодож байгаа. Гэтэ нөгөө түрүү ярьсан шүү дээ. За яг жилд нэг ийм уралдаан байхад бол яг вэ гэдэг. Гэтэ одоо бүх уралдаан нэг жоохон иймэрхүү. Одоо Сузука дээр чинь бас нэг иймэрхүү болсон шүү дээ. Энд чинь нэг үүсэж чадахгүй. Тийм болоод байвал ер нь бол ансан дээр л дээ. Гүйцэд одоо бүр формула 1 улирал даяараа тийм хэцүү болчихвол аль болох гоё зам. Одоо нөгөө Спаг ч ингээд юмтай ээлжлэгээ яриад байгаа шүү дээ, тий. Тийм Монако энтер байхад одоо Спаг ээлжлэхтэй илүү Монакогоо өөр юм сонирхолтой нэг замтай ээлжлүүл яа гэм бол гэж. Тийм л бодолтой. Гэхдээ эргчлээс одоо гүйцэд арай амархан болоод машин нарийнхан эсвэл богинохон болоод ирэхээр гайгүй хаа тий. Тийм би бол заяг байлгая л гэж бодож байгаа шүү дээ. Надад ол хасал шатргаатын шаал хэрэггүй. За яахад тэгэл гоё юм классик те ингээл 1950 оноос хойш байгаа бас нэг тракийн нэг гэл ингээл хэрвээ Монако гоё болгоё гэж бол машинаал жижиг болох хэрэгтэй. Өөр арга. Одоо бас 26-ны машин жижиг болсон уу тий? Арай жижиг 30 санжаар лөө. Тэгтээ нэх нөлөө. 30 санжаар нэх нөлөөлөхгүй. Тэр юу байгаа зү? Одоо энэ оны машин тэнгууд 2021 оны жижиг гэн тий. Нарийнхан бүр. Тэд нар чинь өстө жинхэнэ гэл эргэж байгаа зү. Тэр херпин дээр гэж гадуур нь эргэж төрүүлж тий. Одоо энэ ч бол ямар ч багтцаа байхгүй юм л тий. Сайн нөхөрхий хин Бортолето нэг Антонелиг гүйцэн тий. Тэгээ буцаад хариугаа амссан тий. Дараагийнх нь. Тэрэн дээр нэр нэг үтсэн шүү тий. Яг гоё гарч ирсэн. Тэгээ Кими өөрөө бас юуг алдчихсан юм байл шүү тий. Хаазаа алдчихсан юм байл. Тэгэл урдаа зай гаргацсан юм байл. Тэрэн дээр сайхан. Гана юу гэж бодож байна? Асахгүй юу? Миний бодлоор болохоор юу яг уралдаан нь өөрөө ингэж сонирхолгүй болж байгаа ч гэсэн өөрөө тэр 7 хоног манай яг юм шиг байна. Одоо яг Формула 1-ийн одоо нэг бүтэн улирлын хувьд энэ шигтгэе 7 хоног юм уу те. Бүх юмараа үзэж байгаа үзэгчд нь ямар үлээ. Дээр нэмээд Монакод ч одоо юу яадаг гэсэн. Ямар нэг одоо том одоо гэрээ мэрээ багууд те одоо үнэтэй гэрээ ихтэй. Ер нь л их нь Монакод яригддаг. Тинчээ их бизнесүүд явагддаг. Одоо тэгээ тийм болохоор сая Астон Мартин хамгийн анх удаа Адрианы үеийг энчээ заавал хуцаа өмсч авчруулах. Одоо ирүүлэх шалтгаан Монако байсан дэргээд өөр талбар бол нэг Адрианы үеийг яваад байхгүй юм аашийн. Энчээ эрэнгүүт нь томчуудтай уулзаж за одоо манайх ийм байна. Ингэж ин одоо багуудын хувьд нисгчдийн хувьд одоо дараагийн гэрээ их хүмүүстэйгээ одоо мөнгө олох тэр юм хийж байгаа учраас уралдаан бол яг одоо бидний хувьд муу болчиход байгаа. Тэрнээс яг багуудын хувьд бол энийг бол ягаад авч хасахгүй. Уралдаан юм шиг байгаа. Хасаад хэцүү баг тийм манайс хичнээн асыгээд. Тийм дуудахтаа болиг гэсэн ч гэсэн тэд нар эзэ цаана бизнес нь одоо мэргэжлийн спорт зөвөр одоо мөнгөтэй гэдэг болохоор цэвэр мөнгө бүгдийг шийддэг болцсон болохоор энийг бол асахгүй л баг. Гэтэ чи хасмаар байна уу? Уралдааны нөгөө тий хасмаар байна. Нэг бол замын сэлбэр байна. Харин тийм уг тийм амар мөнгөтэй хүмүүс чинь ингээ замаа ингээ яач болдгүй юм бах та тий. Гой мой одоо яаж юуны юу байсан штэ. Харьцуулт 1970 оны Монако гэсэн чинь одоо тэр юу Новел Шикан байхгүй зөө шууд чигээрээ шулуун. Тэгээд старт руу ордог гэж ингээл ганц л тойрогтой. Тэгээ гарч ирээд ингээд нэг
тайлж өгдөө. Тэгэл буцаал ингээл херпинтэй ингээл Тойрол явуулдаг. ерөөсөө ингээл хитгэн л тойрогтой. Тэ. Бараг 10 л тойрог мөрөг байсан үг. Тийм эсвэл ерөөсөө магар шулуун л байсан. Тэгээ одоо нэг хиймлэр баах юм шиг Харин тий. Тэр мэрийг нэг бол авч явах хэрэгтэй ч юм уу гэдэг. Энэ олон баян хүн амьдарч. Ус мосон дээр ингээ замаа байгаад. Болтгол байх. Одоо нөгөө Сауди Арабийн тэр юу ч нэг солиот юм барьж байгаа шүү дээ. Ингээд дээш өндөр дээр ингээ зам явж байгаа ингээд. Төө. Шүү дээ. Одоо нэг Жиддаага болоод тэр чи юу одоо нэг Сауди Арабч юу яаж байгаа юм? Нэг ийм entertainment hot хийж байгаа. Парк, маркет, улсын world юм үүтэй. Тэрний дотор нь Формула 1-ийн зам наа. Тэгээ тэр нь бүр ингээд дээр зав байшингийнхан дээр. Тэгээд ингээд одоо ингээд нэг замын одоо эргэлт нь ингээд одоо энэ ингээд юу вэ штэ барилга шүү дээ. Тэрнийх ингээд энэ нүгэр гэж яваа. Солиот юм шиг л штэ. Мөнгөтэй тий. Мөнгөөр зүгээр зодж штэ тий зүгээр. Шин хэдэн гэсэн баг. Бэлэн болох гэж тэр хотмод нь. Би нэрийг мартчихж байна. Тэгээ гол нь тэр нь бэлэн болоод тэгээ тэр хүмүүст ямар ашигтай юм бол. Яг тэд нар одоо нөгөө нэг нефт нь дуусглаараа одоо тэр юмнаас мөнгө болно. Тий. Одоо Сауди Арабч тийм рүү л мөнгө цэцдэг байгаа шүү дээ. Ерөөсөө entertainment-ээс л мөнгө олдог болъё гэл. Одоо манай Falcons гэдэг баг байна гэж. Тий одоо тэгэл юмнаас л мөнгө рүү одоо байгаа бүх мөнгө айлуулах ирээдүйд тийм рүү чихэж хайл эргээгээл тэрүүгээсээ мөнгө нэг подкаст ивент хийхгүй. Aramco Objecta Friends гэдэг. Амар нэртэй байхгүй тий. Сав мав хийж хэрэггүй зүгээр манайс чинь мөнгө олцгоо. Арабч юу юм биш үү тий. Өөрсдөө нэг хүлээн зөвшөөрөх тийм нэг одоо нэг тий харин тийм тий. та юу төлөө тий. Яг нөгөө уус тийм байгаа шүү дээ. Ямар ч юм дээр. За хатаа мөнгөтэй болохоор л гэж байгаа шүү дээ чи. Тий штэ. Нэг яг ингээд чадж байгаадаа ингээд энэ юм чаддагтаа илүүтэй гэсэн ямар ч тийм байхгүй. Гол хадж байгаа юм зөв кермаруу хараад за. Тэрс нөгөө англиар нөгөө юу нөгөө гараа мөнгөөр угаах гэдэг ба ш тий. Одоо нэг хүний ирэх мэрх ингээд амар юм одоо за муухай гэрэл ингээд цусцаа одоо нэг гараа ингээд мөнгөөр угаагаал. Одоо чинь Country of Falcons гэдэг баг байх хүмүүс ингээд амар үзий яддаг байж байгаа л. Тэгтээ ингээд мөнгөөр зодоо сайн хүмүүс авчираад ахаар одоо ингээд Nico Monse ингээд хожоод эхлэн гут нь хүмүүс задар өнгөрсөн нөгөө мөнгө зүүн гэдэг юм артаал. Оо Falcons гэдэг бол. Яг тэрэн шиг л одоо бүх спорт дээр ингээд би бас нэг юу л би бас тэгж хараад шүү дээ. Одоо ингээд бүр Khalifa гэл нэг амар байшин башлиг гэдэг шүү дээ. Ясим дээр Samsung л барьсан баг. Байшин. Тий штэ. Тэр яг арабууд л өөртөө бариагүй байхгүй. Тэгэхээр нэг мэдээгүй. За тэр хүмүүс эсрэг юм байхгүй шүү. Мөнгө л байна л та. Чөөр. Орлого нь. Одоо Формула 1 цод яг тий. Огцор хамархан. Формула 1 одоо уралт одоо циркулээс хамгийн их мөнгө өгөх нь арабуудын л зам одоо шүү дээ тий. 40 жилийн уралдаанд дандаа 40 гэдэг 60 мар байгаа шүү дээ. Одоо энэ Азербайджан маш бүр 50 солиотой гэж байна. Тэгсэн чинь Америк руу болохоор гууж ордог тий өөрсдөө. За яг мөнгөө дараа нь ярья. Эцс нэг уралдаатахыг тий. Майами энтер чинь Монако хамгийн бага 20 гэдэг л юу лээ. Тийм байна. Өвдөх нь 20. тэгснэ тэр мөнгөө ч өгөхгүй бас хил ам болсон шүү дээ. Тэгээ нөгөө принц нь нөгөө хунтааж нь орж ирж мэрж дундаасаа мөнгө гаргаж маргаж тэгээ арай гэж хөргөж мөргсөн шүү дээ тий. Нөгөө жилийн өмнө тийм болоод тэсгүй шүү дээ. Барах мөнгөгүй байна. Тэгээ нөгөө араб бууч нь бас нөгөө жилийн хамгийн ихний хамгийн сүүлийн уралдаа нэг авах гэж бас илүү мөнгө төлдөг шүү дээ. Та Бахрейн дээр ч нөгөө тест одоо уул Барселона тест хийдэг гэсэн чинь тэгээд мөнгөөр зодсон гараад Бахрейн тест хийдэг болцсон. Тэгмээ тэр нь тэгээд бусч үнэтэй ямар ч юугүй адилхан биш амар халуун салхи ихтэй тест хийх айгуу жоохон хэцүү тийм трак болчихсон. Барселона болохоор ерөнхийдөө нэг юм Европотойхон юу тэгээд төстэй бас нэг ямар нэгэн мэдээлэл цуглуулах боломжтой. Тэгмээ зам нь өөрөө ч гэсэн жоохон арц гарч илүү тий дугуй хийдэг эргэлтүүд нараа өөр. Бас л ойрхон байгаа шүү дээ. Зүйлтүртэй тий. Бахрейн руу явснаас. Тэгээ 21 оны Абу Дабигийн Гран При тэнд болсон тийм учиртай. Сүүлийн уралдаа Абу Даби болсон тийм учиртай. Тэгээ манай 22 дахь дугаарыг ухрааж үзээрэй Абу Дабид юу болсныг мэдхийг хүсвэл 21 онд. За ингээд Испани Гран При явууллаа да.
трипл хедер гэдэг байгаагийн. Тэгээд Барселонд болно. Энэ зам нь дараа жил бас гэрээтэй юм билээ. Дараа жил Барселонд уралдана. Гэхдээ дараа жил бас нөгөө календар шинээр Мадридын Гран При гэж орж ирэх юм л дээ. Тэгэхээр Испани Гран При гэдэг нэрээ авалт тэрэнд алдана. Гэхдээ ямар ч өөр нэрээр бол дараа жил дахиад орж ирэх. Тэгээ ганаг биш захиг хэлжсэн шиг нэг өмнө тест болдог байсан. Багууд бол замаа ер нь сайн мэднэ. Тэгтээ бас яг дажгүй зам. Тэгээ энэ нөгөө хамгийн сонирхол татж байгаа юм нь одоо шинжилэлүүд яах вэ? FIS оруулж ирсэн нөгөө нэг шин technical directive гэдэг ба шүү дээ. Тэр ч одоо монголоор юу гэх юм. Ийм байх ёстой шүү гэдэг шин шаардлагын дагуу одоо чиглэл авсан, чиглэл өгсөн. Тэр чиглэлд одоо багууд шинэ юмнууд авчирч байгаа. Тэгээд тэр чиглэлийг хүлээж аваад одоо машинууд ойртох бах, Макларны давамгаал жоохон сулрах бах гэсэн найдлага. Яг одоо Макларын фэн үйл та юу гэж бодож байна? Яг болцоо. Бас нэ манай үзэгчд Монаког хасхуугүй юу? Шууд. Yes no. За тэгээд Испани дараа ерөнхийдөө юу эхэлнэ те? Нэг Америк руу, Канада руу явж эхэл манай айл руу. Тэгчээд буцаад Европын турне эхэлнэ. Австрия, Silverstone, Spa, Унгар тэгээ амарч байгаа те. Тэгээд 8 сарын сүүлд Сандворт. За одоо ингээд 3-1 рүүгээ орлоо доо. Улирлал маань. За одоо ингээд дараагийн улирлал дараагийн уралдаан бол хамгийн одоо миний ер нь хүлээж байгаа одоо энэ улирлалын бас нэг сонирхолтой уралдаанууд нэг байх болов уу. Тэ түрүү хэлсэнчлэн шинжилгүүд ирнэ. Багууд яг яаж юм уу шинжилгүүд тэрээ сонирн байна. Тэр нь тэгээд яг амьдрал дээр яаж хийж өгөх вэ те? Тэр ажиллах уу? Тэ. За тэгээд тэгвэл тэгээд дараагийн уралдаанаараа баг уулзах юм аа тий. Тэгвэл жоохон ярилцсан тий одоо уралдаан маань өөрөө иймэрхүү байдалтаас Монако ярих байсангүй тэгээд яг мартсан юм бас яг байж магадгүй л. Яалт тэгээд дандаа подкастлын дараа л байх юм да. Тэгэл гэртээ очичоод энийг ярьчихсан. Тэгээд нэрээ ийм болсон. Тэгэл яг сая нэг Инжи 5 дээр Мик Шумахер очиж нөгөө Кадиллакийн хүмүүстэйс нэг яриамаар хийсэн юм шиг байна. Тэгээд Кадиллак ерөнхийдөө нөгөө нэг Ботас, Перес, Мик тэгээд нэг Америк цал байсан юм аа. Нэрийг мартчих. Ерөнхийдөө нэг энэ Херта Мертен болцсон уу? Колтой Херта ажиллаа. Тийм, Херта Мертэг болцсон юм шиг л шүү дээ. Хин блээд. За тэгээ ямар ч гэсэн нэг юм 4 хүнээс л нэг сонгоол ерөнхийдөө нэг бага бүрдүүлэх гэх юм байна. Патрик Овард ч үл нэг тийм нэр Овард байсан тий. Ерөнхийдөө нэг Америк хүн бас авчрах гал байгаа юм шиг л. Гэтэ баг миний бодлоор Перес ирчих хаа. Та хоёр хэн байгаасаа гэж бодож байна. Надад бол Ботас Перес хоёул гоё юм шүү. Хөл амтай юу? Тэ? Тэгэл хоорондоо ойлгох шүү дээ. Хамтдаа ойлгох. Хинч лидер биш. Хоёулаа яг нэг хоёр том үний доор байсан. Тэгээ одоо чи хин 1.5 үзье гэж. Нэгэ чи канера машин дээр үзчихээ. Тэгвэл гоё юм шүү. Хоёулаа гоё байх. Микчик гэхлээр ч тэгээс юм байна шүү дээ. Манай мик чин тэгэл байнга аваар эхэлсэн. Аавын нэр л байгаа болох шүү дээ. Нөгөөсөө тэр дарамтнаас гарч чаддаг юм шүү. Хөрхий. Тэ? Нэг Шумахер гэсэн угаасаа гарч болохлоо. Тэр нь хүндэлнэ гэдэг. 50 уралдаал хийсэн юм шиг л шүү дээ. Формула 1-т. Тэгээ тэрний бараг 10-20-од нь аваар хийсэн. Тал. Устэр хааси чин Мик Мазапиорч алаа үздэй. Шөөрөн шанаг болгоо. Зөвөр дараа сүүлд мөнгө. Тэ? Тэгээ ямар сандаас маны грамтай гэрээгээд. Тэгээ машин өвдөлтөө бас гайгүй өвдөж болно шүү дээ. Тэхгүй тий. Хоёр хаваа. Бүр юу ч гүр авах юмгүй болсон юм тий. Өөрөө дотор нь ингэж лаймд үлдээл байгаа шүү. Машин нэрээс бүтэн үлдэхгүй байна гэж болт усэр гэлээ. Байг шинэ машин унаад байгаа юм шүү. Уралдаа болгонд шинэ өдөр нэг хэтэртэй гэдэг шиг. Баян хүмүүс нөө дандаа шинэ бүүз өмснө гэдэг шиг. Тэ. Тэрэн дээр тэгвэл хоёрын яг юу таарчлаа юм бэ? Нөгөө Гүнтер Штайнер бас нэг подкаст штэ. Тэр чинь болохоор бас Перез Ботас ойл зүгээр гээд. Тэгээ шалтгаан нь гэхэлэр Cadillac шинэ баг учраас
шаардлагатай, туршлага айгүй хэрэгтэй. Тэгээс дөнгөж орж ирээд подиум үзээд нэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр бүх юм жигдрээ яг нөгөө хиний Адреновигийн байрыг олно гэдэг шиг 2 жолоо тийм туршлагатай жолооч айгүй хэрэг болно. Машиныг яаж сетаплах вэ? Одоо яаж сайжруулах вэ? Аль чиглэл рүү явуулах вэ? Юуг нь явуул яах вэ гэдэг чинь хоёр л хамгийн сайн мэдчихэж байгаа. Тэр ихнээ нэг дээрчж үзсэн, доорч үзсэн бүгдийг үзсэн хоёр юм байгаа байхгүй юу? Хинхэн хал үзэж байгаа. Халуун жолоо долоосон хоёр. Тэгэхээр нэг нь ингээд залуу туршлага ирээдүй бодож угаасаа тэр багч ирээдүй байхгүй юм чинь тэгж яхаар ер нь л хоёр туршлагатай зүгээр. Гэхдээ Америк баг юм чинь нэг залуу Америк орж ирэх байх л гэж. Яг резерв дээр л Америк байлгаж байна биз. Тэ? Тэр бол хамгийн яг зөв шийдвэр бол. Ирээдүйн угаасаа яг одоо юу гэдэг юм. Ирээдүгөө бэлтгэхийн тулд харин тэр хоёрыг авчираад тэрнийхэн дараа одоо тэр хоёроос дундаас нь нэгийг сонгож үлддэг ч юм уу те. Нөгөөдгийг нь явуулаад тэгээд нөгөө залуу тэр нисгэж авчихсан. Нүгүүлээрээ жоохон нэрлэх бол. Тийм байна. Гэхдээ тэхгүй байх гэж ярьсан байлээ. Тэгэл мөнгө штэ. Мөнгө л шийдэн дээ. Тэгэхээр мөнгө шийдэхлээр чи манай ботоос ч юм байхгүй штэ. Нэг амир. Тэр ботоос чекоч шиг тэгж дээ. Ноо чекоч нална нэстэ. Чекоч өөрийнхөө онгоцоор нисээд ирчдэг хүмүүс дээ. Өнгөрсөн дугаар дээр нөгөө гурлаа ярьсан штэ. Нөгөө Мики аав нэг юм ширлээд мэрлээд гэдэг. Колопинто осолсон чи very impressive гэдгсэн чинь хүн онголтохоор яалаа гэд. Тэгсэн чи яг үнэндээ тэр чинь нөгөө аав биш байсан бил шүү дээ. Хуурамч нөгөө аккаунт. Формула Fakers гэдэг нэг Twitter аккаунт байдаг гинэ. Тэгээд худлагаасаа дандаа нэг тийм инээдэн болоос тийм мем хийдэг. Тэгээд тэр нөгөө мик гэдгийг эвлүүлээд яг аав нь постлсан юм шиг болгоод оруулсан байл л дээ. Тэгсэн чинь тэрийн нөгөө Аргентин фэнүүд үлгэж аваад тэгээ нөгөө дууханы гэр бүлийнх нь аягүйхтай арилд ирсэн. Тэгээ тэрэн дээр ингээд миг дуухан гарч мэдгдэл хийгээд манай бишээ юм хуурамч юм дээр та нар ингэж хүний гэр бүлүүд арилаа одоо юм онлайн абьюсинг чинь болохгүй гэд одоо Альпинаас бас гарч ирэх мэдгдэл хийсэн. Тэгээд нөгөө нэг Twitter хаяг нь бас өөртөө уучлалт байсан билээ. Бидний зургийг гаргах хэсэг байсан байна. Худлаа зураг шүү гэд. Бас нэг тийм болон өнгөрсөн. Тэр Колопинтог энэ Аргентины жоохон ядаргаатай юм тий. Бас цунаад ч сая барьж идэх шиг хаа шүү дээ. Жоохон практис дээр нэг юу ятсан чинь. Тэгээ практис дээр жоохон шүргэлцсэн юм уу да тий. Мэдгсэн чинь цунаад агч нь баг барьж идэх гэлээ. Бараг ялаа малаа. Тэгээд бас юунууд чинь Альпиныхан чинь за Тайван чинь зүгээр уралдааны юм уу биш ээ практис байдаг юм тий. Тэр чинь санаатай юм ерөөсөй байхгүй. Жохоо ядаргаат халамцтай хүмүүс. Нөгөө дууханы чинь бас ингээд анх байхад нь бол молгөл бас Колопинтог орол гэл бөө юм болсон шүү тий. Тэгээ нөгөө Оливер Окс нь хуучин принципл нь та нар баг Колопинтод гай болж шүү. Одоо ингэж олон юм онлайн ингэж яаж яах зүгээр байхад ингээд болох юмыг та нар ингээд ингэжээж бүр Колопинто юу ч гүйлдэх яашуугаа бас нэг сануулга мэдгдэл энэ төр хийж тээ. Тэд нар бас ер нь маахантай нэлийн төстэй шигтэй онлайнаар боголцож байна. Манайхан нэгнгүүл бас солиорхлах. Доор мэдвэн шүү дээ. Тэр нөгөө HLTV-ийн боосон дээр бөө хэрүүл байгаас тэр нэг Монгол цааш байгаа. Where is your country's Counter-Strike team гэж. Танаа улсын country багч хаана тэгвэл ялаа. Тийм манайх ч ганцаараа яг улсаараа үзэж байгаа шүү дээ. Бос нь бол дандаа л холимог юмнууд байгаа шүү дээ. Энд дээ яг шүүдсэн. Авраараар ч бас яг тийм авраараа. Тэгтээ болцсон юм байл л дээ. Тэгэл доор нь ороод ирдэ шүү дээ. Тэгэл тэрэн дээр нь баахан лайк авцсан. Доор нь бөө хэрэл болцсон чи. Сайн нэр HLTV-ийн шилтээ хэн билээ нэг тайлбарлаж шийдэж шин стрим хийдэг. Тэр нь яг монголцын сая үзэгч гэсэн чинь доор нь өө наад шийдвэрс чинь 3 сая хүнтэй гэдэг юм. Тэр шиг л адилхан юм шиг байна. Төстэй юм шиг байна те. Тэгээд халуунцтай тэгэл юу ч хамаагүй бичдэг те. Манайхан ч ална. Хүнэл өмөрж ивэл тэр яаж юм сонирм биш те. Тэг яг нөгөө яг юугаа бас шалгаддаг ингээл нэг ирчиг авчихаар бүү гэж үг шалгадаг те. Хачаах ба. Манайхан ширлээ. Тийм болсон байлээ. Тэгээ бид нар ч гэсэн бас өмнөх дугаар дээр бас буруу мэдээлэл өгсөн шүү тий. Уучлаарай. Чагааны гэр бүлээс аваачсан нэг том хүмүүс шиг. Арамко Майкта Фрэнс подкастын зүгээс аллаасаар уучлалт хүсэж байна.
За ингээд хөгжилтэй тооноор Өнөртэй нотор тий. Энэ дугаараа өндөрлөө. өндөрлөө та. Тэгээ энэ хүртлийг үзсэн бүх үзэгчдэд баярлалаа. Тэгээд та бүхэн лайк, share, subscribe удахгүй 600 саб хүрэхэд ойрхон байгаа. 600к. Тэрнээс цаашаа тэгээ 600, 700, 800 мянга хүрэхин төлөө бүгдээрээ like, share, subscribe харамгүй дараарай. Тэгээ та бүхэнд баярлалдаг шүү. Тэгээд бүгд комментоо бас сэтгэлээ хүлдээгээрэй. Асуултуудаа За ингээд дараа 7 хоногт Испани Гран Прийн дараа эргээд уулзцгаая. Тэр болтол баяртай. За баяртай.